Өнөөдөр бидний өнөөдрийн одоо нөө цахим хилцүүлгийн маань сэдв бол энэ Монгол улсын хохирол барагдуулах үндэсний тогтолцоо шударга ёсыг тогтоох нь гэсэн энэ сэдвийн хүрээнд өрнөх гэж байна. Тэгэхээр бид нар нээлттэй нэгэн форум Монголын криминологчтой холбоо хамтраад яг энэ Монгол улсад хохирлын үндэсний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр бол юм нөлөөллийн цахим нөлөөллийн ажлыг бол өчигдрөөс эхлүүлсэн байгаа. Тэгээ энэ нөлөөллийн ажлын хүрээнд өнөөдрийн ингээд хилцүүлэг болж байгаа гэдгийг хэлмээр байна. Бид нар яг энэ хохирол барагдуулах үйл явцтай холбогдуулаад цувралаар бол ямар ч байсан 2 хилцүүлэг хийхээр төлөвлөсөн. Тэгээ эхний хилцүүлэг өнөөдөр дараагийн хилцүүлгийг 3 сарын 30-ны өдөр хийх юм аа. Тэгэхээр та бүхэн яг энэ Монгол улсын хохирлын барагдуулахын үндэсний тогтолцоо хэр байгаа. Тэгээд энэ чиглэлээр илүү одоо дэлгэрэнгүй наривчлсан судалгааны ажлуудтай танилцахыг хүсэх юм бол бидэнтэй хамт байгаарай гэж хэлмээр байна. Тэгээд цахим хилцүүлгийн хувьд та бүхэнд нэг хэдхэн зүйлийг бас харуулж хэлье гэж хүсэж байна. Мэдээж хэрэг бид нар энэ COVID-19 сар дахлын эрсдэл байгаагүй бол илүү одоо та бүхэнтэй биечилж уулзаж ингэж хийх боломжтой байсан. Гэтэл харамсалтай нь сүүлийн өдрүүдэд бол улам бүр тоо нэмэгдэж байгаа учраас бид нар энэ шууд цахим хилцүүлэг хэлбэрээр нь уулзалтыг зохион байгуулж байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгээ өөрсдийн аюулгүй орчинд байгаа учраас ихэнх хүмүүс бол маск зүүхгүй байгаа шүү гэдгийг хэлье. За цахим хилцүүлгийн хувьд анхаарах ёстой зүйл бол юу вэ гэхээр хэрвээ асуулт тавьж эсвэл өөрийнхөө санал зөвлөмжийг хэлж оролцож байгаа бол боломжтой бол өөрийн одоо видеог харуулаарай гэж хүсмээр байна. Нэгдүгээр. За хоёрдугаарт өөрөө ямар нэгэн асуулт тавиагүй хариулт өгөөгүй тохиолдолд микрофоноо байнга хаалттай байлгаарай. Тэгэх юм бол бас энэ хилцүүлэг маань ямар нэгэн байдлаар хөндлөнгийн саадгүй болоход тустай. За хэрвээ одоо үгдгийн асуулт асуух, санал хүсэлт хэлэх хүсэлтэй бол хэд хэдэн янзаар хэлж болно. Нэгдүгээрт видеогоор харагдаж байгаа бол видеогоор гараа өргөж болно. Үгүй бол энд гар өргөх функц байгаа тий. Гар өргөх функцийг ашиглаад асуултад асуух эрхээ авч болно. Үгүй бол мөн чат хэсэг дээр асуултаа бичээд тэр асуултыг бол бид нарт та бүхэнд бас тавих боломжтой гэдгийг хэлмээр байна. За энэ хилцүүлэг маань үндсэндээ бол 1 цагаас 1 цаг 30 минутын хугацаанд үргэлжлэн. Тэгэхээр хамгийн цаатал нь 3 цаг 30 минут гэхэд бол энэ хилцүүлэг бол өндөрлөх байгаа. Тийм учраас та бүхэн энэ хилцүүлгийн үеэр бас идэвхтэй оролцож өөрсдийнхөө санаа бодлыг бид нартай чөлөөтэй хуваалцаарай гэж хүсмээр байна. За өнөөдрийн хилцүүлгээр бол бид нар Монголын криминологчтой холбоо төрөмс байгууллагаас хийсэн 2 судалгааны тайлан дээр үндэслэж энэ хилцүүлгийг хийх гэж байгаа. Тэгээ гол одоо бид нар ярих гад байгаа асуудал бол юу вэ гэхээр Монгол Улсын үндсэн хуулийн 16-гийн 14 заасан бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлөөлөх эрх мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8-2 дугаар зүйлийн 1-9-т заасан тэмдэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэх нөхөн төлөөлөх хүсэлт гаргах гэд энэ эрхээ эдлэх явцад ямар хүндрэл бэрхшээл учирч байгаа вэ гэдэг хүрээнд энэ хилцүүлэг болох юм аа. За тэгээд та бүхнийг хилцүүлэгтээ идэвхтэй оролцоорой гэж хүсэж байна. Юуны түрүүнд энэ судалгааны тайланг гардан одоо гүйцэтгэсэн 2 судлаач маань энэ судалгааныхаа тайланг бол биднэрт товч танилцуулна. Энэхүү товч танилцуулгын дараа үргэлжлүүлээд явах вэхээр та бүхний асуулт хариулт явах боломжтой. За тэгэхээр өнөөдрийн одоо зочноор бол судлаач Эрдэнэт, судлаач Ариун Туянаар оролцож байгаа. Мөн энэ судалгаа бол 10 гаруй судлаачд оролцсон бөгөөд эдгээр судлаачид нь бас биднэрт энэ цахимаар байж оролцож байгаа учраас та бүхэн бас энэ хүмүүст ч гэсэн асуултаа асууж тавих бүрэн боломжтой шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд Эрдэнэт судлаачид микрофон өгье. За бүгдээрээ сайн байцгаана уу. За тэгээд их сайхан менежертэй баярлалаа. За бид шууд ярианд орё. Ер нь бол манай энэ уламжилт эрүүгийн хууль гэмт хэрэгтээ дэмжих тогтолцоонд нэлээд том нэг доголдол байдаг нь бол шударга ёсыг бүрэн гүйцэд тогтоож чаддгүй явдал байгаа юм. Хүмүүс бол шударга ёсыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнийг шийтгснээр бол тогтчихлоо гэж ингэж бодож шударга ёс шиг тогтоогоо дуусчлаа гэж боддог. Гэтэл үнэн хэрэг дээрээ бол шударга ёс гэдэг бол гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнийг шийтгэж эрүүгийн хариуцлага хүлээлгээс гадна тэр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулж, барагдуулж, гэмт хэрэгтэн
гэмт хэргийн хохирогчд учирсан сэтгэл санааны, эрүүл мэндийн тэгээд одоо эд хөрөнгийн тэр хохирол болон хор уршгийг төлөвлөж хэвийн сэтгэл санааны хэвийн байдалд нь оруулж тэр хүнийг эргээд тэр нийгэмдээ хэвийн амьдрах боломжтой болгосноор л шудраг усыг сэргээн тогтоож чадлаа гэж ингэж бол үздэг орчин үеийн эрүүгийн эрх зүйн зарчим нь тэр. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг болоод өнгөрөхөд хэн нэгэн хүн эд хөрөнгөө алдаад эсвэл одоо эрүүл мэндээрээ хохироод дуустдаг биш. Тэр эрүүл мэндийн хохирлыг, эд хөрөнгийн хохирлыг нь эргүүлж олгуулад тэр хүн буцаад нийгэмдээ тэр яг гэмт хэрэг гарахын өмнө ямар байсан тэр байдалтай орох явдал бол хамгийн чухал одоо шудраг эсрэг тогтоож байгаа. Тэр нөгөө англи латин хэлтэй улсуудын justice has been done гэж яриад байгаа маань бол тэгж сэргээн тогтоогдсноор дуустгаа гэж ингэж үздэг юм байна. Тэгэхээр бид бүхэн энэ шудраг эсрэг сэргээн тогтоохын тулд Монгол улсад гэмт хэргийн хохирол ер нь төлөгдөж байна уу? Гэмт хэргийн хохирол хор уршгийг төлөөлж арилгуулж бид нар энэ шудраг ёсоо тогтоож чадж гин үгүй юу гэдгийг судлах ёстой гэж ингэж үзсэн юм байна. Монгол улсын эрүүгийн хууль 2015 онд шинжилэн найруулагдаж 2017 онд 7 сарын 1-ээс үйлчилж эхлээд үндсэндээ одоо 3 жил гаруй боллоо. Энэ эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиудаар яг одоо саяны миний ярьсан шудраг ёсыг бүрэн гүйцэд тогтоохын тулд эрүүгийн хуульд гэмт хэргийн хохирол хор уршгийг төлж барагдуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх талаар за мөн одоо эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар энэ гэмт хэргийн хохирлыг тооцож тодорхойлж үнэлүүлэх талаар суур зарчим хэм хэмжээнүүдийг бол оруулсан юм байна. За гисэн хэдий ч одоо бидний энэ хийсэн судалгаагаар бол гэмт хэргийн хохирлыг тогтоох, хор уршгийг тодорхойлох, үнэлэх ажиллагаа бол хуучин арга барилаараа явж хохирол нөхөн төлөвлөх, хохирогчийн эрхийг сэргээж эдлүүлэх, тэр эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол хор уршгийг арилгуулах, барагдуулах талаар бол ахиц гарахгүй байна гэж ингэж бид хүн үзэж байгаа. Яагаад гэвэл энэ шүүмжлэл нийгэмд байсаар байна. Яагаад гэвэл бидний судалгаагаар бас ийм одоо дүр зураг бол харагдаад байгаа. Ерөөсөө бид нар ингээд хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны шатанд, яллах ажиллагааны шатанд, шүүн таслах ажиллагааны шатанд гэмт хэргийн хохирлыг тогтоож үнэлж байгаа, хохирлын мөнгөн дүнгээр илэрхийлэх хэмжээг тодорхойлж байгаа. Тэгээд тэрийг нөхөн төлөөлж байгаа шүүхийн практикийг судалж үзлээ. Тэгээд мөн тэр үүнтэй холбоотой эрх зүйн орчин ямар эерэг болон сөрөг нөлөө үзүүлж байна вэ гэдгийг бас судалж үзлээ. Ингээд бид нар бол үндсэндээ 3 төрлийн судалгаа хийсэн. Нэгдүгээрт бол гэмт хэргийн статистиктай дүн шинжилгээ хийсэн байгаа. 2017, 2018 онд бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас хохирсон иргэн хуулийн этгээдийн талаарх тоо бүртгэлийн буюу статистикийн мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн авч үзсэн. Гэхдээ бол энэ тодорхой төрлийн хэрэгүүдийг бол ингэж сонгож харьцуулж үзсэн байгаа. Мөн бол хавц тэрэг дээр бол дүн шинжилгээ хийсэн. Одоо хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагууд хохирлыг яаж үнэлж гинэ вэ? Яаж тогтоож гинэ вэ? Тэгээд одоо нөхөн төлөвлөх талаар ямар арга хэмжээ авч гинэ гэдгийг судалсан. За мөн бол одоо тухайн төрлийн хэрэгүүд дээр эрүүгийн хэрэгт очирсан хохирлтой холбогдуулан гаргасан иргэний нэхэмжлэлийг шүүх хэрхэн шийдвэрлэж байна вэ гэдгийг бол үзсэн байгаа. Ингээ бид нар бол яг нэг 10 төрлийн хэрэг бол сонгосон байгаа. Энэ бол ерөөсөө тавчхандаа хэлбэл Монгол улсад хамгийн түгээмэл үлдэгдэл 10 төрлийн хэрэг. Хүнийг санаатай алах, эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, хүндөвтөр хохирол учруулах, хөнгөн хохирол учруулах гэсэн. За ийм хэрэгүүд дээр нь хулгай, дээрэм, заллин, гэр бүлийн хүчирхийлэл, хүчин, за тэгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн ийм
10 төрлийн Монголд одоо нийтдээ ер нь нэг нийт гэмт хэргийн үндсэндээ нэг дунджаар нэг 80-аас доошгүй 80 17 оны байдлаар 83.9, 18 оны байдлаар 82.4% эзэлсэн. Ийм л одоо хамгийн түгээмэл гардаг гэсэн ийм хэрэгүүд дээр за хохирол нөхөн төлөвлөлтийн байдал ямар байна вэ гэдээ ингээд судалсан юм байна. Ингээд судлаа үзэхээр бол гэмт хэргийн улмаас бол иргэн хуулийн этгээдэд бол 2017 он гэхэд бол 198 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж тогтоогоод тэгээд дээр хохирлоосоо бол 74.4 тэрбум буюу 37%-ийн нөхөн төлөвлөсөн гэсэн ийм дүн гарч ирсэн. 2018 он 190 гэмт хохирол төгрөгийн хохирол учраад тэр хохирлоос бол мөн одоо нэг 32 тэрбум буюу нэг 16.8%-ийн нөхөн төлөвлөсөн. Бүр ингэ байдалд орцсон шинжтэй ийм л одоо судалгааны дүн бол гарсан байгаа. Тэгээ энэ статистикийг ингээд аваад гэмтрийн төрөл болгоноор нь аваад үзэхээр бол туйлын тааруухан дүр зураг бол харагдана. Одоо нөгөө хохирол нөхөн төлөвлөлтийн статистик та нар одоо слайдаас харж байгаа бах. Хүн алах гэмт хэргийн хохирлын нөхөн төлөвлөлт гэж нэг 72, 78% та. Хулгайлах гэмт хэргийнх бол ерөөсө 30, 21% та. Хүнийг занл хийх авилгын гэмт хэргийнх бол занл хийх гэмт хэргийнх бол 10% та ч гэдэм үү. Ингээд ерөөсө хохирлын нөхөн төлөвлөлттэй бол туйлын тааруухан одоо ийм дүн бан гаргасан ийм л байгаамаа. Тэгээд одоо хэдүүлээ тодорхой төрлийн яг гэмт хэргийн одоо хохирол нөхөн төлөвлөлт ямар байгаа талаар манай дараагийн судлаач Ариун Туяагийн танилцуулгаар сонсё гэж бодож байна. За Ариун. За өдрийн шүүхийн практикт болохоор хохирол хор уршигыг ялгааг төдийлөн гаргаж өгч чадахгүй байгаа. Гэхдээ энэ хүнийг алах гэмт хэргийнхээ хувьд болохоор хохирол хор уршигыг хооронд нь ялгаж өгöd байгаа. За жишээ нь бол шүүхийн практикт хүнийг алах гэмт хэргийн хохирол нь бол хүний аймнаас амьд явах эрх ба уг хохирлыг бол бид нар үнэлж тогтоох боломжгүй гэж үзэж байгаа. Харин уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох тэр оршуулгын зардал буюу жижигчийн алдсны тэтгэмжийн зардлыг бол бид нар тогтоож өгөх боломжтой гэдэг яг жижигчийн алдсан болон тэтгэмжийн асуудлыг бол шийдвэрлээд яваад байгаа. За эндээс үзэх юм бол ер нь бол энэ шинэ хуулиар орж ирсэн хохирол хор уршиг гэдэг зүйлээ бол шүүхийн практикт бол ойлгож байгаа юм байна. Энэ хүнийг алах гэмт хэрэг дээр бол ялгаж байгаа юм гэсэн асуудал ярьж байгаа. Харин дараа нь болохоор хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг дээр болохоор хохирол хор уршиг хооронд нь бол ялгаж өгөхгүй байгаа. За жишээ нь бол шүүхээс хохирогчийн хэргийг шийдвэрлэхдээ хүн гэмтэл учруулсан хохирол хор уршиг дээр ялгаж өгөхгүй хохирогч бэрцэн гэмцэн эд хөрөнгөө одоо хэмжилсэн мөнгөнийх нь хохирлоо цааш баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нь хэмжлэх боломжтой шүү гэж ингээд юусаа хохирол хор уршиг яллахгүйгээр энэ гэмтлийн зэрэг учирч байгаа гэмт хэргүүд дээр бол шууд шийдвэрлэж байгаа нөхцөл байдал тогтоогдсон. За яг нэг судалгааны үр дүнд гарсан зарим нэг жишээ баримтаас дурдах юм бол хүнийг алах гэмт хэргийн хохирол нөхөн төлөвлөлт тохиолдол нэг гэх юм бол шүүгдэгч бол бэн өөрийн төрсөн ах элийг одоо зодож харсан байна. За хохирогчийн хуульсны төлөөлөгчөөр түүний ээж нь тогтоогдсон бөгөөд яг эдгээр хүмүүсийн хувьд гэр бүлийн харилцаа хамааралгүй харилцаатай хүмүүс болохоор биднэрт ингээд хэмжлэх зүйл байхгүй гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх жишээтэй. Хүний аймнаас хохирчод хахад ингээд гомдол саналгүйгээд яг шүүхийн зүгээс бол за энэ хэрэг дээр гомдол саналгүй юм байна хэмжлэх зүйлгүй юм гэдэг яг тэр мэдүүлгээр үнэлж шийдвэрлсэн байх жишээтэй. За дараа нь бол хүнийг алах гэмт хэргийн хохирлыг үнэлж байгаа байдлын хувьд гэх юм бол хохирогчийн арга хэрэгийн амьдралын боломж бололцоотой бас тодорхой хэмжээний хуулийн мэдлэгтэй байгаа тохиолдолд яг баримтаа бүрдүүлээд оршуулгын зардал болон жижигчийн алдсны тэтгэмжээ бүрэн ингээд шүүгдэгчээс төлөөлж авч байгаа боломжтой байгаа. Харин арга гэрийн байдал жоохон муу тий цаашаа ингээ хууль шүүхийн байгууллагаар өөрсдөө хөөцлүүд явах боломжгүй тохиолдолд болохоор
хохирлын баримтаа хангалттай бүрдүүлж чаддгүй. За яг хохирлын баримтаа бүрдүүлж чаддгүй нөхцөл байдлаас болоод шүүх төвчмүүдийг баримтыг үнэлдэг болохоор зарим хүн зардалтад оршуулгын зардалтад 53 сая төгрөг хүртэл авч яхад зарим нь болохоор 1.3 сая төгрөг гээд ерөөсөө хүний амь насыг яг энэ баримтаар үнэлэх юм бол нэг хүний амь насыг 53 сая төгрөгөөр үнэлж байгаа, нэг хүний амь насыг 1 сая 300 мянган төгрөгөөр ингээд үнэлж байгаа юм шиг ийм байдал Австрийн судалгааны үр дүнд тогтоогдсон байна. За ер нь бол энэ шүүхийн практик сэтгэл санааны хуралыг бол огт авч үздэггүй юм байна, үнэлэхгүй юм байна гэдгийг бид нар бол энэ хүнийг аль гэмтэргийн нийт 40 хавц тэргийг бол уншаад яг нэг л хавц тэрэг дээр энэ сэтгэл санааны хуралын өнгөнд тогтоосон хэргийг олж үзсэн байгаа. Тэгээд сэтгэл санааны хуралыг яг яаж үнэлж юм, ямар журам дүрмэн дээр одоо тодорхойлж шүүгч үнэлж гаргасан бэ гэхээр ерөөсөө тийм дүрм журам хууль байхгүй. Зүгээр хохирогч би сэтгэл санаагаар хохирсон, манай нөхрийг алчсан. Тийм болохоор миний сэтгэл санааны хуралд 10 сая төгрөгийг шүүгдэгч гаргаж өгнө гэнгүүт шүүхийн зүгээс за ойлголоо танд 10 сая төгрөгийг гаргаж өгье гэд тэр сэтгэл санааны хуралыг ямар журмаар үнэлснээ тодорхойгүйгээр хохирогчийн өдөртөөр нэмэлсэн мөнгөнд өнгө шууд үнэлээд тогтоогоод гаргаж өгсөн ийм асуудал яг нэг л хэрэг дээр гарсан. Тэрнээс бол үлдсэн бүх хэрэгүүд дээр сэтгэл санааны хохирлыг авч хэлэлцсэн асуудал бол огт тогтоогдоогүй. Дараагийн ер нь болохоор хүний эрүүл мэндийн эсрэг гэмтэрэг байгаа. Тэгээ хүний эрүүл мэндийн эсрэг гэмтэрэг дээр бид нэр хавц тэргийн судалгааны үр дүнд яг 6 нөхцөл байдлаар хохирлын мөнгөнд үнэлж байгаа байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Эхнийх нь болохоор хохирогчийн мэдүүлгээ. Хохирогч шүүгдэгчтэй тохиролцоод одоо гэмтэргийн хохирлоо өөрийнхөө үзмжээр үнэлж байгаа юм байна. За дараагийнх нь болохоор нотлох баримтанд тулгуурлаад буюу хавц тэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан мөнгөөр хохирлыг үнэлж байгаа юм байна. За гуравт нь болохоор хоёр өөр байдлаар буюу хохирол учирсан эд эрэгтэн адилхан боловч төлөгдөж байгаа мөнгөнд нь бол харилцан адилгүй байгаа юм байна. За дөрөвт нь болохоор нотлох баримтгүй бол хохирлыг нь болохоор төлөхгүй. Та нэг нотлох баримтгүй болохоор таны хохирлыг төлөх боломжгүй. Шүүхээс шийдвэрлэх боломжгүй. Та иргэний журмаараа цаашаа нэлмэжлэн үү гэж үлдээж байгаа юм билээ. За дөрөвт нь болохоор сэтгэл санааны хохирлыг бол яг энэ гим эрүүл мэндийн эсрэг гэмтэргүүдтэй бол огт авч хэлэлцэхгүй үнэлэхгүй байгаа юм билээ. За тавт нь гэр бүлийн харилцаа хамгаалалтын хүмүүсийн хооронд учирч байгаа хохирлыг бол бүр ингээ огт үзэхгүй одоо үнэлэхгүйгээр эдгээр хүмүүс нь гондол сандалгүй гэдэг. Тэгээд хохирлын асуудлыг шүүхтэр огт ярьдгүй. Хавц тэргийн материал донд бас энэ хохирлын асуудал баримтууд бол авчдгүй. Ийм нөхцөл байдал тогтоогдсон байна. За тохиолдол авч үзэх юм бол жишээ нь согтуурлын ундааны зүйл хэрэгэлсэн үедээ эмийн хоёр нүдийг хуруугаараа дарж тухайд хоёр нүдийг сохолсон байна. Энэ хэрэгэв гэх юм бол яг нотлох баримтаар цугларсан хохирлын хэмжээ нь 479 мянган төгрөг. Тэгтэл дараагийн жишээ хоёр дээр болохоор иш нэг нүдээ ингээд задуулсныхаа улмаас алдсан. Тэгээ нэг нүдгүй болсон. Тэгтэл 20 сая төгрөгийг бол шүүхээс нь хэмжилсэн байна. Тэгэхээр ингээд яг өөртөө баримтаа бүрдүүлж хэмжилж байгаа дээр ингээд ямар алдаа гарч байна гэхээр 479 мянган төгрөгийн баримттай дээр 479 мянга болохоор 20 сая төгрөгийн баримттай дээр 20 сая төгрөгийг ингээд олгож байгаа. Тэгээд нэг ийм ялгамжтай байдал бол яг эрүүл мэндийн эсрэг гэмтэргүүд тэгээд хавц тэргийн судалгаа хийж байгаа хэвчээ тогтоогдож гарч ирсэн байна. За дараагийн гэмтэрэг нь болохоор хулгайлах гэмтэргийн хохирлох хөндлөлттэй байгаа. Тэгээд практикт бол яг эзүүлийн үнэлгээг бол хуучин арга байдлаараа хийж байгаа. Хуучин эзүүлийн үнэлгээг дөрвөн журмаараа эзүүлийн үнэлгээгээ хийж байгаа. За үүнээс ямар нөхцөл байдал ажиллагдсан бэ гэхээр яг адил төрлийн ижил хүнтэй эзүүлийг ялгамжтай байдлаар үнэлж байгаа судалгааны явцад тогтоогдсон. За жишээлх юм бол энэ 166 дугаартай шийдвэр тогтоолт дээр яг энэ Samsung S5 утсыг алдахад 200 мянган төгрөгөөр үнэлсэн байна. Тэгтэл 131 дугаартай энэ тогтоолтыг 305 мянган төгрөгөөр үнэлсэн. Яг энэ аваад үзэх юм бол хоёулаа яг S5 утас хэрнээсээ яагаад энэ төрөнгийн үнэлгээний ялгамжтай байдлаар үнэлэгдэж юм бэ? За яг бид нар бол хавц тэргийн судалгаа хийхдээ яг тухайн утасны эд зүйлийн үнэлгээ яг хохирогч буцаа хизээ авсан зэргийг нь яриг судалж байгаа. Яг ижил авсан үнэтэй утаснуудыг нь болохоор гаргаж ирж тавьсан. Тэгэхээр өөр нь бол эд зүйлийн үнэлгээг ялгамжтай байдлаар хийдэм байх шүү. Хүмүүний үнэлгээний байгууллага гэдэг зүйл тогтоогдсон. За тэгээд судалгааны явцад бол 10 төрлийн гэмтэрэг дээр судалгаа хийсэн. Та бүхэн манай судалгаатай танилцсан бол дотгон бүгдийн дэлгэрэнгүй бичсэн байгаа. Ер нь бол энэ шүүхийн практик зөвхөн нотлох харамтаар тогтоогдож хохирлыг ингээ үнэлдэг юм байна. Тэгээд
иргэний журмаар нотлох баримтыг бүрдүүлэн хэмжлэх хэрэгтэй гэж нэг ёсондоо Гэмбуруугийн шүүх хуралдаан дээр бол ерөөсө тохирлын асуудлыг авч хэлэлцдэг. Та иргэний журмаар хэмжлэх үгээд жижиг хэмжлэх эрхийг нээлттэй үлдээгээд шийддэг ийм практик байгаа юм байна гэдгийг л судалгааны хавцад бол тогтоосон байгаа. За тэгээд дараагийн анхаарах ёстой зүйл бол ер нь бол хавц зэргийн судалгааг уншиж байхад 70 орчим хувь яг өмгөөлөгчтэй орсон байсан. Гэхдээ өмгөөлөгчийн зүгээс хохиролт хэмжлэгтэй холбоотой асуудал дээр үйлчлүүлэгчтэй хангалттай сайн зөвлөгөө өгч чаддгүй мана гэдэг асуудал бас тогтоогдсон байгаа. За жишээ нь хүний галт тэмдгийн улмаас хүүхдийн тэтгэмж тогтоолохоор хүсэл гаргасан иргэдийн 70 орчим хувь нотлох баримтаа хангалтгүй бүрдүүлсэн мэн гэдэг үгнээс болоод тэтгэмжийн асуудал нь эрүүгийн иргэн шүүх хуралдаанаар шийдвэрлэгдээгүй иргэний журмаар хэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлсэн. Тэгэхээр бас өмгөөлөгч нар маань хохирлын асуудал дээр хохирогч нартай хангалттай сайн зөвлөгөө өгөх шаардлагатай юм байна гэдэг ийм бас нэг үнэлтэнд хүрсэн судалгаа юм. За ингээд үргэлжлүүлээд Эрдэнэ Батбагш маань ярих байгаа. За ингээд нас ямар ерөнхий дүгнэлт гарч ийнэ гэхээр бид нар бол хохирлын нөхөн төлөвлөх хохирогчийн хөндөгдсөн эрхийг нөхөн сэргийлэх талаар эрх зүйн тогтолцоогоо цаашаад их сайжруулах талаар олон арга хэмжээ авах хэрэгтэй байна. Тухайлбал одоо шүүхийн практикт гэмтрийн улмаас учирсан хохирлыг төрөл бүрээр нь төрөл тусвараар нь үнэлж чадахгүй байгаа нь бол эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хуулиар эрүүгийн хуулиар үүрэг хүлээсэн байгууллагууд холбогдох журмуудыг гаргаагүйтэй холбоотой байна. Жишээлбэл хүний эрүүл мэндийн хохирлыг тодорхойлохын тулд тэр ийм ахуй сэтгэл санааны эдийн болон эдийн бүс хөрөнгийг үнэлэх аргачлалуудыг бол боловсруулж гаргаж хэрэгжүүлэх ёстой. Ингээгүйгээс болоод одоо жишээлбэл одоогоор шүүх шинжилгээний журам маань эрүүл мэндийн хохирлыг тодорхойлох биш. Өөрөөр хэлбэл хүний бие махбодод халдаж биед нь гэмтэл учруулахад биед махбодод нь гэмтэл учирснаар тэр хүний эрүүл мэнд яаж хохирж байгаа. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн чадвараа яаж алдчихж байгаа. Энэ нь тэр хүнд хэдэн төгрөг болж үнэлэгдэх юм. Тэр эрүүл мэндийн хохирлоос болж ямар боломжуудаа алдчих хор уршиг учирч байгаа. Тэрийг хэдээр үнэлхийн гэдгийг шийдэх тийм болцоогүй хിവэрээ өөрөөр хэлбэл холбогдох аргачлал дүрм журам нь босрогдоогүй ийм байдалтайгаа байгаа нь бол одоо манайд одоо энэ гэмтрийн хохирлыг нөхөн төлөвлөх ажилд бол ихээхэн саад учирч байна. Тэгэхээр ерөөсөө энэ хохирол нөхөн төлөвлөх тогтолцоог одоо цаашид боловсронгуй болгох талаар иргэний нийгмийн санаачлаг нөлөөллийн ажлуудыг идэвхтэй зохион байгуулж энэ зөвхөн одоо бие махбод зөвхөн одоо бол нэг эд хөрөнгийн хохирлыг л нэг там том тодорхойлсон байдалтай. За тэгээ хохирлыг тодорхойлохдоо бол дандаа оролцогчийн одоо тухайн процесс ажиллагаанд ямар шүү байдлаар оролцож байгаа тэр хүний идэвх санаачлах эрх зүйн боловсрол зэргээс хамаарсан шинжтэй хуулиар зохицуулсан шинжтэй биш. Өөрөөр хэлбэл тэр процессын оролцогчид өөрсдөө хэр асуудлаа мэдж эсвэл одоо хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагуудад нөлөөлж оролцож байгаагаас хамаарсан шинжтэй энэ байдлыг даруй халахгүй бол одоо Монгол улсад бол одоо мөн л одоо тэр шудрагс бүрэн утгаараа тогтохгүй байна гэсэн шүүмжлэл сэтгэл ханамжгүй байдал мэдээж хэрэг энэний цаана бодтойгоор хүний эрх ашиг хохирсон хിവэрэл хоцрох ийм эрсдэл байна гэж ингэж бид нар дүгнсэн юм аа. За ингээд та бүхэнд нэг анхаарал хандуулан сонссон явдал баярлалаа. Бид хоёр цаашдаа бол одоо яриагаа зогсоогоод та бүхнийхээ асуулт
шаардлагатанд хариулах замаар шаардлагатай мэдээллүүдийг хүргье гэж бодож байна. За хоёр судлаачтай баярлалаа. Судалгааныхаа гол үр дүнг бол бид нартай хуваалцлаа. Тэгэхээр одоо яг судлаачдад тавих асуулт оролцогчдод байвал асуулт асуух уу? Асуулт бол яг өгөхөр яг энэ Zoom-ээр нэвтэрч орсон хүмүүс асуулт асуух боломжтойгийн зэрэгцээ бас энэ өнөөдрийн хилцүүлэг маань Facebook-ээр шууд дамжуулагдаж байгаа. Тэгэхээр Facebook-ээр үзэж байгаа одоо хүмүүс бас биднэрт хандаж асуултаа тавих боломжтой гэдгийг хэлмээр байна. За. Хүнийх үндэсний камс асуулт зовх гээд микрофон нэчүү. За. Сан байна уу? Нэг асуулт байна. Цаашдын нэрээ танилцуулаад байгууллагад нэрээ танилцуулж. За хүнийх камс ажилтнанд уурсран байгаамаа. Асуултын хүрээнд нэг асуулт байна. Цаашдаа тэгээд ямар гаргалгаа байгаа вэ? Энэ сэтгэл санааны хохирлыг шийдэх гарц гаргалгаа нь ямар байдлаар шийдвэл зөвхөмжтэй гэж бодож байгаа вэ? Хуулиндаа өөрчлөлт оруулах уу? Ямар байдлаар шийдэх вэ? Өөрчлөлт оруулаа гэхэд жишг үн тогтоох юм уу? Яах вэ? За би хариулъя. Сэтгэл санааны хохирлын хувьд төдийгүй ерөөсөө альва хохирлыг тодорхойлох тал дээр бол хуулийн зохицуултууд нийлээд хангалтгүй байна. Ялангуяа дагаж гарах журмууд бас нийлээд олдог гарах хэрэгтэй юм байна гэж бид нар харж байгаа. За манай судлаачдын олж тодорхойлсноор бол нэг сэтгэл санааны хохирлыг тодорхойлох хоёр үндсэн аргачлал байна. Нэг нь бол үндсэндээ тодорхой журам гаргаад тэгээ одоо жишээлбэл Оросууд гэхэд бол тийм хүснэгтийн аргаар гэх юм уу да. Тийм тодорхойлдог ийм нэг арга байна. Нөгөөх нь бол энэ бусад орнуудад нэлээд амжилттай явагдаж байгаа арга бол шинжиж томилоод тэгээд энэ сэтгэл санааны хохирлыг арилгах арга хэмжээг тодорхойлдог ийм нэг арга. Бид нар ингээ хохирол нөхөн төлөвлөх үндэсний тогтолцоо ер нь хохирол төлөвлөл нь хор уршиг арилгана гэхээр нэг зүйлд их баригдаж буруу ойлгоод байсан юм байна лээ. Тэр нь юу гэхээр ерөөсөө л нэг хідэн төгрөг буцааж тэр хүн төлөвлөх үл гэдэг асуудал бодоод байсан чинь бас үгүй юм байна. Хохирол нөхөн төлөвлөнө гэдэг маань үндсэндээ гэмтэргийн улмаас учирсан хохирлыг арилгаж одоо хуучин байдалд нь оруулах ийм л үйл ажиллагаа юм байна. Өөрөөр хэлбэл restoration, rehabilitation тэгээд compensation гэсэн ийм асуудлуудыг ярьдаг болохоос биш зөвхөн л одоо хохирлыг нөхөн төлөвлөх тухай асуудал биш үлээ. За тэгээд ингээд сэтгэл санааны хохирол амссан хүнд бол энэ дэлхийн бусад улсууд бол яаж ийм нөхөр хохирчид сэтгэл зүйн одоо сэтгэл заслын сэтгэл санааг нь хэвийн болгох дээрээс нь нийгэмшүүлэлтийн төрөл бүрийн арга хэмжээг бол авч хэрэгжүүлж байна. За энэ төрөл бүрийн арга хэмжээ одоо сэтгэл санааных нь хохирлыг эдгэхийн тулд тэр айдас хүйц давтчихсан тэр сэтгэл санаа нь докторгүй болчихсон тэр одоо эрэгтэй хүнд эсэг хүснийхээ хүнд итгэхээ болчихсон ч гэдэм үү эсвэл зүгээр нийгэмд амьдрч чадахгүй болтлоо тийм ичгүүртэй байдалд орчихсон тэр бүх хүмүүсийг бол үйлчилгээ үзүүлж нийгмийн тэгээ нийгмийн халамжийн сэтгэл заслын үйлчилгээ үзүүлж хэвийн байдалд оруулахыгаа бол одоо энэ restoration system буюу хохирлыг одоо арилгаж барагдуулж байгаа систем гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр энэний одоо жишээлбэл зардлыг нь өстой жинхэнэ улс нь гаргаж авах уу гэмт хэрэг үйлцэн гин буруутай этгээдээс гаргуулж авах уу гэдэг бол дараагийн асуудал. Ямар ч байсан бид нэр ийм сэтгэл санааг нь засах хэвийн байдалд нь оруулах, эмчлэх, ажил төрөлд олж авахт нь туслах, нийгэмд амьдрахт нь тус дэм үзүүлэх арга хэмжээнүүдийг л хуульчилж, журамлаж ингэж авах хэрэгтэй байна гэсэн ийм дүгнэлтэнд бид нар хүрсэн байгаа. Тий. За одоо дундуу өмгөөлөгч гараа өргөсөн бас наран чимэг оролцогч гараа өргөсөн шүү. Тэгэхээр дундуу өмгөөлөгч.
За сайн байцгаана уу. Эрдэнэбат судлаач болон аринтын судлаач нарт баярлалаа. Энэ сайхан судалгаа хийгээд бидэнд танилцуулж байгаад. Тэгээ ер нь бол би тэгж боддог. Хохирлын тухай асуудал бол шинэ хууль яг батлагдсан тэр 2017 онд үйлчилж эхэлсэн тэр үед бол тодорхой хэмжээнд хохирлоо төлөе. Энэ бас миний ял шийтгэлийн хувьд бол бас нэмэгтэй гэдэг агуулгаар бас 17 онд бол гайгүй байсан. Тэгээд ерөөсө сүүлдээ одоо бол яг хуучин хууль шиг ерөөсө хэрэгжихэ болсон. За түүний гол шалтгаан юу вэ гэхээр миний бодоход бол энэ хохирол үнэлгээний асуудлыг хариуцсан ийм байгууллагууд байвал одоо ямар юм бэ гэж ингэж бодсон. Энэ жишээлбэл хохирол үнэлгээний институт актив гэсэн нэг тийм байсан. Би судалж явсаар хагаад өөрийнх нь нэг хохирогчийн юмдаар нэг үнэлгээ гаргуулсан. Багнуурын шүүхэд хандахтаа 19 сая орчим төгрөгийн хохирол гаргуулсан боловч яг л одоо сая 2 судлаачийн хийж байгаа шалтгаанаар шүүх бол зүгээр бодтой хохирлыг ингэж тооцоол нэг сая хэдэн зуун төгрөг гаргаад тэр хор уршиг наануу цаана юмнуудыг бол үнэлж үзэхгүйгээр энийг жишний хэмжих хэрэгтэй энэ баримтаа үндэслүүлээ та нараа эргээд шүүхийн журмаар яваа гэдэг ингэж байгаа байхгүй юу. Гэтэл чинь үндсэндээ энэ бол нөгөө хохирогчд улам дарамт болчихж байгаа. Тэгэхээр зэрэг энэ асуудлыг ер нь миний асуух гэж байгаа гол шалтгаан бол юу вэ гэхээр зэрэг энэ хохирлын үнэлгээг яг ийм хэмжээнд хохирцсан байгаа хохирогчд ийм хэмжээгээр одоо нэг хохирол байд юмаа гэсэн минимум стандартыг ингэж гаргаад тэр нь заавал биелэгдэх байвал яадаг юм бэ гэж нэгдүгээр ингэж бодогдож байгаа. Хоёрдугаар бол ерөөсөө мөрдөн байцаалтын ажиллагаанд энэ хүний гин буруу тогтоогдоогүй гэдэг үндслээр ерөөсөө хохирлыг төлөвлөх одоо тэр хохирогчийн эрх ашигыг хамгаалах, эргэж хэвийн амьдралд нь оруулахад нь төрийн зүгээс дэмжлэг тусалцаа үзүүлэх гэсэн ямар ч тийм алхам хийгддэггүй байгаа нь шүүхэд очиод зарим нь өмгөөлөгчтэй, зарим нь өмгөөлөгчгүй нотлохын шаардлага хангахгүй энэ байдлууд нь нөгөө хохирогчийг улам хүнд байдалд оруулж байна гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр мөрдөн байцаалтын шатанд одоо яг та бүхний судалсан энэ судалгааны явцад хохирол төлөвлөхөөр мөрдөгч болоод тэр хохирогчийн өмгөөлөгч хохирогчдын одоо гаргасан баримтууд хэр байдгийн бэ? Тэрэн дээр нь мөрдөгч хэр ажиллагаа хийсэн байдгийн бэ гэсэн энэ юг асуух гэсэн юм аа. Баярлалаа. За сая дандаа өмгөөлөгчийн ерөөсөө яг хэлсэн манай судалгаагаар яг нотлогдсон үнэн. Тэгээд яг энэ талаар бас манай оюун болд судлаач хуралд оролцож байгаа. Оюун болд судлаач бол яг энэ хуулийн бас ямар зохицуулт хийдлээс болж энэ асуудал үүснэгийг бол судалж гаргаж ирсэн байгаа. Оюун болд маань ярих боломж байна. За сайн бацгаана уу. Миний яриа сонсогч байна уу? Сонсогч байна хөө. За. Сонсогч байна. Ер нь бас нөгөө шинэ хууль тогтоомжийн энэ орчинд бол сэтгэл санаа ер нь эрүүл мэндийн хохирол гэсэн нэг л ойлголт явж байгаа шүү дээ. Эрүүгөө хөлийн 11-р бүлэг дээр. Тэгээ энэ хуулийн үзэл санаа нөгөө мөрдөгч өөрөө магадлага гаргаад хохирлыг тогтоож болно гэдэг ийм ойлголт ухагтхуунуудыг энэ хууль тогтоомжуудад тодорхой оруулж өгсөн. Тэгээ энэ нөгөө оруулсан хуулиа дагаад хийх шин зохицуулт буюу захиргааны хэмжээний актууд дүрмүүдээ ерөөсөө гаргаагүй учраас нөгөө мөрдөгч шинжээч нар маань яахаа мэдэхгүй. Тэгээ өмнө нь хэрглэж исэн гэмтлийн зэрэг тогтоох заавраа болвол яг тэрийг нэг шинжилсэн байгаа юм. Тэрүүгээрээ тогтоочоод тэгээ өмнө нь байсан энэ хөрөнгөний үнэлгээ чинь ашиглах юм уу? Эсвэл одоо тодорхой нэг тохиолдолд шинжээч томилоод ингээд эзүүлийг үнэлээд гэмт хэргийн охирлыг тогтоодог өмнө нь байсан ийм одоо жоохон болох арга барил нь бол яг хэвээр байна гэдгийг судалгаагаар гаргаж ирсэн байна. Тэгвэл бас дэвшилттэй зүйлүүд байна. Тухайлбал одоо баян зүрх дүүрэх ч юм уу өөр одоо зарим нэг дүүргүүд төр мөрдөгч өөрөө тэр гэмт хэргийн охирлынхоо шинж байдлыг нотлоод одоо лавлгаа авах эсвэл анхны одоо үнэлсэн эзүүлийг анх тэр хэдэн төгрөгөөр үнэлж авсан бэ гэдэг баримтыг авсаргаад өөрийнхөө ур чадрын хүрээнд мөрдөгчийн магадлага гаргаад ингээд хэрэг тавсаргаад ингээд энийг нь үнэлээд шүүгч эцсийн охирлын мөнгөнд дүнг тогтоосон бас сайн жишгүүдч байна. Яг уу энэ бүхнээс ингээд хараад тахаар нэгдүгээр тийм хууль сахиулагч буюу мөрдөгч маань энэ эрүүл мэндийн хохиролтой холбоотой ч юм уу энэ бие махбод эдийн бус хохиролтой холбоотой аргууд шинжлэгдээгүй учраас яахаа мэдэхгүй хөөрхөөс нөгөө өөрийнхөө өмнө хэрэгжилж исэн байж болох бүхэл аргууд сууг боломжуудаараа үнэлээд байна. Сургалтын суугаад арай илүү дэвшилтэд үзэл санааг ойлгоснууд нь болохоор зарим дүүрэгт ингээд мөрдөгчийн магадлага гаргаад ингээд үнэлээ явж байгаа зүйлүүд байна. Тэгэхээр хууль хэрэгжих явцдаа
анхныхаа үзэл санааг ойлгоогүй эсвэл үүнийг дагаж гарч байгаа нарийн дүрм журмууд буюу одоо наад зах нь эзүүлийн үнэлгээний эд эрхтний үнэлгээний наад захын жишг үнэлгээнүүдийг гаргаагүйгээс асуудал үүсээд байна гэдгийг тодруулсан баг. За наад зах нь түрүүн Эрдэнэт багш хэллээ. Нөгөө Эрдэлевскийн үснэгтгэд Оросод арга өгдөг байхгүй. Тэгээ энэ яадаг вэ гэхээр одоо жишээлбэл хүний бүх эд эрхтний хамгийн доод одоо үнэлгээг жишг тогтоодог. Тэгээ энэ ийм үнэлгээг ингээд гаргахгүй болохоор ямар асуудал үүсээд байна гэхээр нэг шүдэ хууц хөөсөг нь 10,000 төгрөг аваад сороод ирсэн болоод хохирлыг ингээд ялгаатай өөрөөр шудраг бус ийм үнэлдэг байдлууд тогтцоод байна гэдгийг нээж илрүүлсэн байна. Тэгэхээр бидэнд одоо байгаа ганцхан аргачлал бол гэмтлийн зэрэг тогтоох заавар. За үүнээс цааш 3 аргачлал шаардлагатай гэж харж байгаа. Нэгдүгээр тэр эд эрхтний хамгийн доод минимум стандарт буюу ямар ч хэрэг дээр тэр тухайсан эд эрхтэн бүрийн хамгийн доод төлөх үнийн тийм стандарт тийм үнж гэжтэй одоо дүүцэх нөхөн төлбөрийн стандарт. За дараагийнх нь сэтгэл санааны хохирлыг үнэлдэг аргачлал хэрэгтэй байна. За энэ аргачлалыг бол миний ойлгосон учраас нөгөө сэтгэл санааны хохирлыг үнэлэх аргачлалыг ингээ хараад тахаар сэтгцийн шинжээч томилол тэгээд цаашаага хор уршгаа хуульчид өөрсдөө тодорхойлоод явдаг юм. Бол судлаач гацаад ашиг байна. За. Эрүүл мэндэд нь хүн тохирол учирсан гэж шийдсэн тохиолдлууд байгаа юм. Тэгэхээр бид одоо цаашаага дөрвөн одоо хамгийн наад зах нь ийм дөрвөн журмыг батлан гаргах шаардлагатай байна гэсэн ийм. За баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр одоо штэ юу ачи энэ хэд хэдэн асуултаа нийлүүлж агаад тэгээд судлаачид маань асуултуудыг тэмдэглэж авч агаад хариулаасаа гэж хүсэж байна. Тэгээд би энэ манай нэг оролцогч энэ фэйсбүүкээр оролцож байгаа нэг оролцогч нарийн анхаагаас ирсэн асуултыг асууж. Энэ болохоор шүүхийн шийдвэрээр тедэн төгрөгийн хохирлоо гэж гаргадагч шүүхийн шийдвэр дээр очиод нөхөн төлөгдөж байгаа нь бүр маш бага. Тэгэхээр олон жил ингээд сунжирдаг энэ одоо нөхцөл байдлыг сайжруулах ямар боломж байна вэ гэдгийг хариулж өгөөч гэсэн асуулт асуусан байна. За би бас яг энэ одоо судалгааны хилцүүлгийг чиглүүлж байгаа хүний хувьд бас нэг тодорхой асуулт асуучаа гэж бодож байна. Тэр нь бол юу гэхээр сая бол оюун болт судлаач хэлэхдээ яг энэ эрүүгийн шинэ хууль тогтоомжуудыг дагаж гарах журмуудыг захиргааны хэмжээний актуудыг яаралтай одоо батлах шаардлагатай. Дээрээс нь яг ийм тодорхой 4-5 журам хэрэгтэй байна гэдэг санал бол хэлж байна. Тэгвэл яг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд юм уу? Тэ эрүүгийн хуульд юм уу? Нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай тийм зүйл судалгаанаас гарсан уу гэдгийг тодорхой хэлж өгөөч үүсэ гэж хүсэж байна. За ингээд наран чимэг оролцогч, дараа нь Батмөх оролцогч, Ариун болор оролцогч гараа яасан байснаа хаацсан уу? Тэр энэ 3 оролцогч асуултаа асуугаад тэгээд судлаачид маань хариулах уу? Микрофон нэгрээ. За. Сонсогдож байна уу? Сонсогдож байна. За баярлалаа. Тэгээд энэ дээр нөгөө 2010 оны тохиолдлыг ярих гэж байна л да. 2013 онд шүүхийн шийдвэрээр 4 хүүхдэд одоо нөхөн төлбөр олгох сэтгэл зүйн гэсэн байдлаар гаргасан. Тэгээ одоо хүртэл олдохгүй байгаа та. 3-т нь 10 сая төгрөг, нэгэнд нь бол 5 сая төгрөг. Тэгээ одоо сүүлчийнхээ хүртэл би одоо он болгонд баг энэ хууль зүйн сайд эднэрт яахын энэ нь бол энэ тохиолдолд нь болохоор бэлгийн хүч хил багхгүй юу. Тэгээ бэлгийн хүч хиллээ шүүхээр шийдвэрлэхдээ 125-2 гээд яг хүч хил дээр баригдсан 125-2 болгоцсон. Гэтэл өнөө нэг засгийн газрын тусгай сан байдаг шүү дээ. Тэрэн дээр чинь ямар гэмт хэрэгт одоо ямар гэмт хэрэгт одоо нөхөн төлбөрийг улсаас өгөх гэсэн засгийн газрын сан байгаа. Тэрүүн дотор болохоор нөгөө 125-2 нь байдгүй 126 нь байна. Тэгээд энэгээр болохоор тухайн одоо ярилцлагч төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан шүүхийн шийдвэр. Гэтэл тэр хүн шоронд 10 жилийн яг аваад одоо 7 жил удаа гарцсан байна л да. Нөгөө хүний ирээд хайгаад олдохгүй ямар ч төлбөр гаргаж чадаагүй.
ийм тохиолдол байгаа дээ. Тэгэхээр би бол ерөөсөө тэр саяхан оюун бод судлаач хэлдэг тэр Эдлвисийн хүснэгт буюу сэтгэл санааны хохирлыг гаргацлаа хүснэгт айгүй ер нь бол манайд бол хэрэглэх боломж нь айгүй өндөр юм байна гэж би үзсэн. Тэгээ энэ сэтгэл санааны хохирол гэдгийг бол ерөөсөө эдийн булсын сэтгэл санааны хохирол гэдэг бол юу 5-10 сая байх. Одоо ингээд дахиад нөгөө сэтгэл санааны хохирлыг тухайн үед нь засагдаагүй 13 оны жишээ ямар ч үйл ажиллагаа явагдаагүй, засах үйл ажиллагаа явагдаагүй дахиад нөгөө хүүхэд дахин хохирч үзсэн. Сэтгэл санаа засагдаагүй явсаар байжгаад эргээд нөгөө хүүхэд чинь буруу тийшээ гэртээ ирэхгүй байх үйлдэл үзүүлжээ. Тэрүүнээсээ болоод хүнд урагдах юм бол давхар ихэд хохирч одоо яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хохирлыг тухайн шүүх хэрвээ шүүх шийдвэр гаргасан юм бол яагаад тэр хэрэгждэггүй ерөөсөө тэрнийг ойлгохгүй. Энэ ямар юу вэ Эрдэнэт? За баярлалаа. Дараагийн оролцогч Батмун. Тэгээд энэ асуудал дээр ямар санаа оноо вэ? Одоо ямар эндээс судалгаагаар ямар зүйл хаагдаж ажиглагдж байна яг ийм томьёолоор байна. За баярлалаа. Энэ 3 асуулт асууя гэж бодож байна. Нэгдүгээр болохоор 2008 оны 7 сарын 1-ний өдөр болсон өмнө савнаас олж 5 оны аймаас хохирсоо. Тэгээ үүний нөхөн төлбөрт болохоор 30-ын төлөө 50 сая төгрөгийн нөхөн төлбөр өгсөн гэж би сонссон. Тэгээ яг энэ шиг үгэн шийдвэрийг судалж үзсэн нөө нэг. Хоёрдугаарт нь болохоор сая шинжилсэн эрүүгийн хууль болоод эрүүгийн эрийг хяншиж тухай хуулиар энэ төслийг хилцээд энэ хуулийг батлах явцад энэ үнэлгээний асуудал ер нь яригдсан юм уу, яригдаагүй юм уу? Ажлын хэсэгт орж ирсэн хүний хувьд юу гэж бодож байгаа юм бэ? За 3 дугаарт нь болохоор энэ харьцуулсан эрх зүйн хүрээнд энэ хохирлыг үнэлэхтэй холбоотой асуудал яг зөвхөн Орос улманы улсын жишээг сонслоо. Бусад улсуудаас яг ийм аргачлал гэдэг үнэлэх стандарт гэдэг юм уу? Энэ яг энэ зүйлийг харсан уу? Би бол миний харснаар бол Германд бас их зүгээр аргачлал байдаг гэж харж байсан юм байна. Энэ 3 асуултыг асууя да. За хариулаа явуучих. Яг тэгвэл Ариун болор оролцогч гараа өргөсөн байснаа хавчихсан байна. За хариулъя. За нэгдүгээр тэр шүүхийн шийдвэрээр хохирол гэдэг тогтоочод байхад нөхөн төлөлт бага байдаг тухай яригдлаа. Энэ бол үнэн. Ерөөсөө манай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад их алаг цог байдлаар энэ соёл бол үлдсэн байдаг. Нэгдүгээрт бол гэмт хэрэг үйлдэлд ял эдэлж байгаа хүн хорих ял эдэлж байгаа хүн ялангуяа хорих ял эдэлж байгаа хугацаанд хохирлоо төлөвлөл тэнсэн суллагдах зохицуултыг нэлээд төлхөө ашигладаг. Хохирлоо төлж чадаагүй хүн ялаа хугацааг нь дуустал эдэлдэг. За ингээд нэгэнт ял эдлээд гараад ирсэн хүнд бол ерөөсө хохирол төлөх ямар ч хүсэл зориг ийм сэтгэл зүй хандлага байдаггүй. За шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан агчид маань ажлын ачааллаас болдогч байж болно. Ерөнхий бас ажлын хандлагаас болоод ял эдлээд дууссан хүний араас гэмт хэргийн хохирлын нөхөн төлөвлөх талаар бол маш муу явдаг. За гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөвлөх бол өөрөө төрийн үүрэг хариуцлагын нэг хэсэг юм байна. Уул. Яагаад гэвэл энэ төр өөрөө гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг багасгах, арилгах тал дээр хангалттай ажиллаг өгс болж гэмт хэрэг гарч хүн иргэн хохирж байгаа учраас энэ хохирлыг бол тэр гэмт хэрэгтэнд оногдуулсан торгох ял болон бусад гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд хоримтлагдсан хөрөнгийг буцаагаад гэмт хэргийн хохирол төлөвлөх санд төвлөрүүлж түүнээсээ төлөх ёстой. Ийм зарчмаар бол дэлхийн олон орн ажилладаг бол манай Монгол улсад бол энэ төрлийн ажил байхгүй хийгдээгүй. Гэмт хэргийн хохирол нөхөн төлөвлөх сангийн тухай ерөөсөө огт хүлээж авахгүй ийм л байдалтайгаар манай төр засаг ажиллаад байгаамаа. Тэгэхээр бид нар бол энэ хохирол нөхөн төлөвлөх үндэсний тогтолцоог бий болгох гэдэг үндэсний тогтолцоог хөгжүүлж төлөвшүүлэх гэдэг ажлын хүрээнд
гэмт хэргийн хохирол төлөвлөх сантай болох их чухлаа гэж үзэж байгаа. Ямарваа нэгэн улсын төсвийн төлөвлөгөөт орлого дотор торгох ялын орлого байж болохгүй. Жишээлбэл тэгэхээр энд гэмт хэрэг үйлдсэн гэж хүн торгоч түүгээр нь төр болвол төрийн албаагчдынхаа цалин тавиад байхсгүй. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж чаддаг ухаан төлөөсөнд гэмт хэргийн хохирогч нарт уулна энэ мөнгийг эргүүлж одоо хохирлын хүн төлөх хэлбэрээр өгж явах ёстой маа. Тэгээ энэ ажлыг бол бид хийх бахаа гэж бодож байна. За түрүүн яг энэ дагаж гарах журмуудтай холбоотой их чухал асуулт асуудлаа. Энэ бол эрүүгийн хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орох уу гэж. Үнэхээр орох ёстой юм байна. Ялангуяа одоо энэ сүүлийн энэ шүүхээр хэрэг шийдсэн жишгүүд практикийг ингээ харахад бол бид нар ерөөсөө манай шүүх бол нэг л зүйл төр төвлөрч байна. Гин буруугийн хурал дээр бол гин бурууг тогтоож байна. Ял оногдуулах хурал дээр ял шийтгэлийг л оногдуулж байна. Энэ хаанч гэмт хэргийн хохирол хэд болов энэ хохирлыг хэн төлөх ёстой вэ гэдэг асуудлыг ерөөсөө ярихгүй. Тэгэхээр эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэр, ялангуяа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль дээр прокурорт энэ гэмт хэргийн хохиролтой холбоотой асуудлыг заавал одоо яллах төвлөлтөн дээр дурдахыг үүрэг болгох, шүүхэд мөн энэ гэмт хэргийн хохирлыг хор уршигыг хэрхэн шийдвэрлэх асуудлыг бол хуулиар үүрэг болгон ингэж тавих хэрэгтэй байна. Тэгэхгүй бол нөгөө энэ шүүх прокурор маань ерөөсөө яг нөгөө хамгийн ихэнд хэлсэн тэрэл философоор гэмт хэрэгтний гин бурууг тодорхойлоод ял оног дууснаар шудраг ёсыг тогтоолоо гэж ингэж үзээд байна. Тэгвэл шудраг ёсыг гүйцэд тогтоохын тулд бол гэмт хэрэгтний гин бурууг тогтоож ял шийтгэл эрүүг харьцах хүлээлгэхийн ялтамд өөрөөр хэлбэл энтэйгээ хамт заавал гэмт хэргийн хохирол хор уршигыг арилгах асуудлыг бол барагдуулах асуудлыг заавал шийдэж явах ёстой. Энэ үүргийг шүүх прокурорт олгох ёстой, даалгах ёстой байна гэсэн ийм дүгнэлт бол манай судалгаанаас гарсан байна. За мөнчлэн одоо жишээлбэл гэмт хэргийн энэ хохирол тодорхойлохтой холбоотой олон жижиг зохицуултууд жишээлбэл орох ёстой болж байгаа шиг байна. Бас нэг асуултанд давхар хариулчих. Манай энэ хин Батмөх маань асуусан харьцуулсан эрх зүйн судалгаа хийж байгаа юу хийсэн үү гэж бид нар яг одоо хийж байгаа. Тэгээ яг энэ харьцуулсан эрх зүйн судалгааны хүрээнд ч их олон оновчтой санал шийдлүүд гарч ирж байгаа шиг байна. Жишээлбэл одоо Польш улсад энэ эрүүл мэндийн хохирол амссан хүнийг бол прокурор бол тодорхойлт бичиж өгд юм байна. Тэгээ прокурорын тэр бичиж өгсөн тодорхойлтыг бариад нөгөө эрүүл мэндийн хохирол амссан хүн байна бол эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлдэг. Эмнэлгийн байгууллага одоо тэр хүнд бол одоо ерөөсөө ямар л одоо шаардлагатай үйлчлэгээ вэ? Тэрийг бол ингээд тэр прокурорын тодорхойлсны үндэслэн одоо эмчилгээ үйлчилгээ хийдэг. Тэр эмчилгээ үйлчилгээг бол одоо ямар хэмжээнд ямар чанартай их тухайн эмнэлгийн байгууллагын болон үйлчлүүлэгчийн их хэмжээний асуудал байгаад ингээд хэдлэл хэд үнээр энэ эмчилгээ хийсний дараа тэр хууль тогтоосон жишгийн дагуу юуны дагуу одоо баланкын дагуу ямар үйлчлэгээ үзүүлснээр нотолсон баримтыг нөгөө хохирогч маань барай шүүх дээр ирэхээр шүүх прокурор бол тэр эмчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулснаар бол хохирол төлөгдсөн тооцдог. За ингээд нөгөө хүн гаргаж өгч чадахгүй бол гэмт хэргийн хохирлын сангаас нөгөө мөнгөийг гаргаж өгж хохирогчийн одоо тэр эрүүл мэндийн хохирлоо одоо арилгуулахын тулд хийсэн эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн асуудлыг шийддэг байх жишээтэй. Тэгэхээр бид нар мөн л одоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль за тэгээд эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжуудад энэ холбогдох өөрчлөлтийг оруулж иж жишээлбэл ийм хохирол төлөвлөх хөшүүрэг механизмыг хийх юм байна гэсэн ийм төсөөлттэй байгаа. Тэгээд эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль мөн олон хуулиудад бол энэ хохирол төлөвлөх тогтолцоог хөгжүүлэхтэй холбоотой бол их олон өөрчлөлтүүд орох хэрэгтэй байна гэж үзсэн. За мэдээж хэрэг дагаж гарах журмуудын талаар бол манай оюун бол судлаач маань хэлсэн. Тэгээ бид нар бол тэр Эрдэлевийн хүснэгтийг манай Монголын нөхцөлд нэлээд энгийн бөгөөд практикт илүү амархан сууршиж хэрэглэхэд боломжтой болов уу гэж бас харж байгаа. Тэр гоотой санал нэг байна. Оюун готаа. Тэгээд тэр юу хохирол төлөвлөхийн тулд одоо юуг тэр холбогдох журмуудыг гаргах дээрэс нь бол тэр
хохирлын сангийн асуудлыг хамтд нь шийдэхгүй бол засгийн газрын тусгай сангийн үнэн засгийн газрын тусгай сангаас бол тодорхой төрлийн гэмт хэргийн хохирлыг нөхөн төлөвлөх асуудлыг төр хариуцсан гिचгсэн тэр бол үндсэндээ их явцуу байгаа. Энийг бол өргөжүүлэх ёстой гэж бас бид нар бодож байгаа. За Батмөнхийн асуусан 7 сарын 1-ний хэргийг бол бид нар судлаагүй. Тий. Шинэ хуулийг хэлцэх үед энэ эрүүгийн улам болон эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хуулийг боловсруулах явцад ч тэр олон нийтийн хилцүүлгийн явцад ч тэр эрүүгийн хуулийн хамгийн гол тулгуур үзэл баримтлууд эрүүгийн хууль тогтоомжийг шинжилж байгаа тулгуур үзэл баримтлуудын нэг нь энэ restorative criminal justice буюу энэ эрх ашигыг сэргээн тогтоож тэгж шудраг ёсыг тогтоох ёстой гэдэг энэ л үзэл баримтлалын дагуу эрүүгийн хууль тогтоомжийг хийж байгаа, боловсруулахгүй болгож байгаа. Зөвхөн одоо гэмт хэрэгтнийг бол шийтгснээр шудраг ёс тогтохгүй, хохирлыг нөхөн төлөвлөж, хор уршиг арилгаж, хөндөгдсөн эрхийг сэргээснээр тэр хүмүүс чинь нийгэмдээ тэгш шудраг эргээд амьдрах болцоог бий болгодог учраас бид нар энэ чиглэлээр эрүүгийн хууль тогтоомжоо нэгэнт шинжилж байна. Энэ холбогдох дүрм журмууд ийм журмууд гарах ёстой гэдгийг яриад тэгээд энэ хуулиудад ч гэсэн ийм журмыг хаана хэн гаргах вэ гэдгийг зарим нэг байдлаар ингээд тусгай дуулна хийсэн юм байна. Тэгээд одоо бол яг практиктээр хэрэгжих явцад нөгөө холбогдох журмууд нь гарахгүй удаашраад ийм л хөндрөл үүсэж байна. За ингээд асуултанд хариулчих шүү болов. За баярлалаа. Тэгэхээр энэ чатаар бас ганц хоёр асуулт орж ирсэн. Нэг нь болохоор энэ оюутны оролцогчоос ерөнхийдөө энэ гэмтэргийн хохирогчдод шууд хохирлыг нь барагдуулцдаг сангаа эхлээд байгуулах хэрэгтэй юм уу гэсэн юу санал гаргасан. Тэр санал дээр бол Эрдэнэ хотын багшаас тодорхой хэмжээнд түрүү хариулт хэлсэн гэж бодож байна. Одоо бол ерөнхийдөө цөөхөн 10 өрхгүй гэмтэргийн хохирогчдын хохирлыг барагдуулах асуудал яригадаад байдаг. Гэтэл цаана маш олон гэмтэргийн хохирогчд бол хохирлоо барагдуулах боломжгүй. Тэр дундаа эмзэг бүлгийн хууль зүйн тусалцаа авах боломжгүй хохирогчдын хувьд бол бүр одоо хүнд байгаа. Тэгэхээр өнөөдрийн манай хилцүүлгийн хамгийн гол зорилго бол нөгөө шудраг ёсыг тогтооход хохирлыг шударгаар барагдуулах бол гарцаагүй нэг зүйлийн хоёр талаа гэдэг үүднээсээ аваад үзэх юм бол энийг бид нар анхаарах ёстой гэж бодож байна. За дараа нь болохоор энэ Дархан аймгийн хүчирхийлэл эсрэг төвийн салбараас бас нэг юу орж ирсэн байна. Тэр нь болохоор тухайн хүнд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг тооцож шууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцдаа шийдвэрлэдэг журам тооцооллыг хийдэг аргачлал зэргийг бий болгох нь чухлаа. Тухайлбал гендер суурилсан хүчирхийллийн хохирогчид хүүхдүүдийн сэтгэл санааны хохирол эрүүл мэндийн ужиг хохирол хизээш нөхөн төлөгдөхгүй байна. Тэр энийг нэг шийдвэрлэх чиглэлээр бас эхлэл болж байгаа учраас гээд энэ дээр бас бидний энэ одоо хилцүүлгийг бас дэмжиж бас саналаа хэлсэн байх шиг байна. За долгион гэдэг оролцогчоос хоригдож байх үед хөдөлмөр эрхлүүл сар бүр тодорхой хувиар төлбөр төлүүлж байх зохицуулт байдаггүй гэсэн асуулт байна. За ариун булар оролцогчоос сэтгэл санааны хохирлыг сэтгэл зүйч нарыг бэлтгэн одоо боловсруулах шаардлагатай гэсэн юу байна. Тэгээд баттэлгэр оролцогчийн хувьд бол асуултыг чинь одоо ингээд аавна. Яг одоо орж ирсэн асуултуудаас за заллийн ичгээ зүхтааж яваад байдаг хүмүүсийг яах вэ? Мөрдөн байцаах тасг нь эзэнгүй хэрэг эрен сурвалжилж байгаа гэд байдаг гинэ. Тэр иймэрхүү нэг асуултууд бол яг энэ чатаар бол одоогор орж ирсэн байна. За тэгээ үүнтэй холбогдуулаад бас энэ хилцүүлгийг чиглүүлж байгаа хүний хувьд бас нэг зүйлийг бол асуумаар байна. Тэр юу гэхээр түрүү бас Батмөх оролцогч асуусан тий энэ 8 оны хэргийг яасан бэ гэх. Тэгэхээр яг яах аргагүй энэ одоо судалгаа бол ямар нэг захиалгат судалгаа байсан бэ гэхээр Монгол улсын 2012 онд эхэлсэн эрүүгийн эрх зүйн шинжилгээний хүрээнд хамгийн том одоо гэдгийн олон нийтийн том хүлээлт юу байсан бэ гэхээр хохирол барагдуулах явдал бол 25%-аас 70% хүртэл өснө гэсэн юм өндөр хүлээлттэй байсан. За тэгээ хохирлыг барагдуулдаг болоход энэ тодорхой өшөөргүүдийг бол оруулж ирсэн гэд бид нар бол эрхний нийгмийн байгууллагууд ялангуяа их нэг дэмжиж цаашааж ирсэн. Тэр нь юу гэхээр хохирлоо барагдуулах юм бол тухайн хүнд хүлээлгэх ял шийтгэлийг одоо хөнгөрүүлэх нөхцөл болно гэж. Тэр яг энэтэй холбоотой нөө зохицуулалт маань хэрэгжилтийн шатанда яасан бэ гэдэг дээр арай илүү тодорхой нэг хариултыг өгөөсэй гэж хүсэж байна. За тэгээд баттэлгэр оролцогч асуултаа асуугаад асуултандаа хариулах уу? Сонсогдож байна уу? Сонсогдож байна. Сайн байна уу да. Би юм асуусан юм аа. Нэг иргэн байна. За манай бэр маань 2018 онд
одоо төрснийхаа дараа 45 хоног дээр ингээд нас орсон байгаа юм. За энэ хугацаанд сумынхаа эмчнэртээ дуудлага өгсөн. За ингээд дуудлага өгөөд явж явах хэвчээд энэ одоо ханиад байна гэдэг үүднээс одоо авч яваагүйгээр одоо аналгийн томдрол тарьчаад ингээд явсан байгаа юм. За ингээд маргааш нь тухайн хүн бас бүр амар хүндрээд ингээд авч яваад за тэгээ 2 дахь хоног дээр аймгийнхаа төв дээр очиод энэ хүмүүс сэвс болсон байна гэд ямар ч одоо ингээд нэг маш хүн шатандаа ирсэн аврах боломжгүй байна гэд энэ одоо бэр маань нас орсон байгаа юм. За энэ ингээ 18 хоногоос бид нар одоо гомдол мэдүүлээд хэрэг маань явсаар байгаад өдөө хүртэл явж байгаа юм. За ингээ шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээр 3 эмчийн 5 эмчийн 7 эмчийн дүгнэлт гарсан. За энүүгээр бол амнаас аврагдах боломжтой байсан байна. За энэ эмчнэр бол энэ 3 эмч бол дуудлага өгж явахдаа одоо тий амнаас нь авах боломжтой байсан. Оншиг буруу тогтоосон дараагийн шатлын одоо аймаг руугаа явуулахад бол маш хугацаа алдсан байна гэдэг эмчнэрийн одоо буруудаа талд энэ одоо хэрэг маань одоо гараа явсан. Одоо хамгийн сүүлийн 7 оны шинжээс 3 хоногийн өмнө гараад одоо ингээд Арангаа аймгийнхаа одоо мөрдөн байцаагчдаар ингээд явж байгаа юм. Би сая удирдах асуухад бол одоо ингээд шүүх рүү өгч гинэ гэдгийгсэн. Миний асуух гээд байгаа юм бол энэ өөрөө манай бэр маань 45 хоногтой нас орсон гэдэг чи одоо нэг хүүхэдтэй дээр нь 3 настай 2 хүүхэдтэй ингээд 3 хүн бол ингээд маш их хүнд ингээд үлдэж байна. За энэ дээр би одоо нэг яг одоо хохирол нөхөн төлбөрийн талаар одоо яг ярьж байгаа болохоор одоо бид нэгсэндээ зөвлөгөө авах гээд байгаа юм. За энэ зөвлөгөөн дээр би одоо за гин буруудаан тогтоогдоод шүүхээр тэр хүмүүс нь гин буруудаан за ингээд тогтоогдчихлоо. Тэгэх юм бол миний хувьд би юу энэ хүмүүсээс одоо тий сэтгэл санааны хохирол гэдэг юм байхгүй байгаад байгаа юм. Яг та нарын ярьж байгаагаас бас сонсчлоо. Тэгэхээр би энэ хувьд би одоо юу одоо нөхөн төлбөр гаргуулах ёстой вэ? Юун дээр би анхаарах ёстой вэ тий? Одоо ингээд гарч байгаа ингээд яг нотлох баримтаар одоо ингээд гарсан оршуулгын зардал мардал энийг яг нотлох баримтаар баримтын нүүдийн баримтаар гарсан баримтуудыг бол би бол ингээд гаргацсан байгаа юм. За яг нотлох баримт маш олон баримт байгаа боловч би тэрийг нь өгөөгүй байгаа юм. Тэгээ сэтгэл санааны хохирол гэдэг юм нэгдүгээрд өгөөгүй, хоёрдугаард одоо иргэний тэр нэг журмаар шийдвэрлэнэ гэдэг байгаа юм. Одоо энэ чинь эрүүг эргээр явж байгаа юм. Тэгэхээр иргэний журмаар би шийдвэрлүүлэхэд бол энэ хоёр үлдсэн энэ бага насны энэ хүүхдийг нь иргэний журмаар оруулаад тэр тэтгэмж тогтоолгох гэсэн юм байдгийн болов энэ тал дээр надад ингээд зөвлөгөө өгөөч ээ. Одоо ингээд хохирцсон ингээд юм асууд ингээд байгаад байгаамаа. За баярлалаа. За баярлалаа. Ариун болор асуултаа асуучихв. Тэгээд шууд судлаачд маань хариулъя. За сайн байцгаана уу? Би Шихивт их сургуулийн оюутан байгаа. 3 дахь курсын оюутан. Ер нь бол би өөрийгөө ингээд өсвөр насны хүүхд залуучуудын төлөв болж ярихад надад танах асуулт нэг асуулт байгаа юм. Үүн болохоор нөгөө ихэвчлэн сэтгэл санааны хохирлыг нөгөө нэг бэлгийн хүчирхийлд өрсөн хүүхдүүд эмэгтэйчүүд маш их сэтгэл санааны хохирлтой байдаг тийм үү? Сэтгэл санааны хохирлыг ихэвчлэн бэлгийн хүчирхийлд тооцдог байх гэж би боддیں۔ Тэгэнгүүтээ нөгөө нэг ингээд тухайн одоо ялтанд одоо хэрэгтэнд одоо ялаа оноогоод ингээд алхаа зохихоос биш энэ хүн цаашдаа ингээд ийм сэтгэл санааны хохиролтой байгаа гэдэг энийг тооцоолдог. Энийг одоо нэг хөвчлэн нөгөө нэг гадаад улсад ийм их жишээ байдаг шүү дээ. Хүмүүс сэтгэл зүйчд их ханддаг. Жирийн үедээ ч сэтгэл зүйчд ханддаг. Би ингээд ийм зовлонтой надад ийм санал байдаг. Сэтгэл зүйчд их ханддаг. Монгол улсад энэ сэтгэл зүйчдийг маш ихээр олон одоо нэг болсон өвчин бий болгох тийм боломж байдаг юм болоо. Тэгээд жинхэнэ нөгөө гадаад улсын жишгтэй адилхан сэтгэл санааны хохирол энэ хохиролтой байгаа хүмүүс сэтгэл зүйчд илүү хандвал яа гэм болоо мөнгөнд хохирол гэхээсээ илүү гэж би бодсон юм. Одоо нэг бэлгийн хүчирхийлэлд өрцөн хүмүүс айгүйх тийм сэтгэл санааны хохирол гэж байна. За судлаач тариулах уу? За хариулъя. За нэгдүгээр дээр хохирлын сан тийм ерөөсөө хохирлын сан эхлээд гэх үү ер нь бол зайлшгүй хохирол гэмтэргийн хохирлыг барагдуулах сантай болох их чухал байгаа. За энэ нь бол манай Монгол улсын нэг яалч байхгүй нэг нийгмийн хөгжил төлөвшлийн онцлогтой холбоотой. Яагаад вэ гэхээр манай Монгол улс бол дэлхийн бусад улсаас бол энэ нийгэмшил хөгжлийн хувьд энэ нэг зүйлээр ялгаатай байгаад байгаа. Энэ бол даатгал. Дэлхийн бусад улсуудад бол гэмтэргийн хохирлыг нөхөн төлөөлөх асуудал тийм ч хурцаар тавигдахгүй байх тохиолдол байдаг.
Ер нь олон оронд бол гэмт хэргийн хохирлыг төлөвлөх талаар бидэн шиг ингэж их хуримтлагдсан асуудалтай улс орн бол бага. За үүнд нь бол одоо тухайн улс орнуудад яг энэ суурин соёл иргэншилд утсан орнуудад бүрэлдэн тогтсон даатгалын тогтолцоо маш чухал үр гүйцэтгэдэг. Даатгалын байгууллагууд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, за гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, за тэгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлөх тал дээр бол нийгэмд маш том хувь нэмэр оруулдаг байгууллага юм байгаа. Зүгээр сонирхуулаад хэлэхэд энэ Европын улсуудын даатгалын байгууллагууд анх гал командын албыг үүсгэсэн байдаг. Яагаад гэвэл айлын байшин даатгачаад тэгээд тэр даатгсан байшингаа дааж авсан байшингаа шатаалгаад алдчихгүй. Тэгээд их хэмжээний төлбөрт орчихгүй тулд бол даатгалын байгууллагууд гал командыг анх байгуулжсэн байж идэг. Тэгээ бүр нарийн яриул энэ манад нөгөө ламнар нэг хүний арыг амьдрал хувь зайг даана гэдэг шиг үнэхээр барууны даатгалын байгууллагууд бол хүнийг дааж идэг, арын дааж идэг. Эрүүл мэндийн даатгалыг хувийн компанид очиод даатгуулчихаар тэр даатгсан даатгалын компани нь бол тэр хүнийг улирал болгон эрүүл мэндийн иж өрөн үзлэгт оруулж захиалгын цагийг өгж жоод үзлэгт оруулаад тэгээд одоо за энэ хүний эрүүл мэнд ийм байна гэд эрүүл мэндэд санаа тавиа явж идэг. Тэгвэл манад одоо тийм даатгалын байгууллага алга. Зам тээврийн ослыг гарахад даатгалын байгууллагууд очиод үзэж гэмт хэргийн шалтгааныг олоод замын одоо эвдрэл гэмтлээс болсон байна гэвэл хотын захиргаанд нь шаардлага тавьж мөнгө төгрөг нэхэж зарга хийж явсаар байгаад нөгөө замын засуулаад авдаг гих жишээгээр бол даатгалын байгууллага нийгэм гүйцэтгэх үүрэг бол асар өндөр байдаг. Манайд энэ хөгжсөн даатгалын тогтолцоо байхгүйгээс болоод бид нар бол яг үүндээ төртөөгөө л тулхаас өөр аргагүй болчиход байгаамаа. Тийм учраас бол үнэхээр тэр гэмт хэргийн хохирлыг нөхөн төлөвлөх санг бий болгож одоо бүх асуудлыг чинь даана гэсэн тэр төртөөгөө л тулхаас өөр аргагүй. За тэр манай дархны салбарынхны ярьсан асуудал мөн энэ бат дэлгэрийн за ариун болрынхаа асуултанд багцлаад нэг зүйл хариулчих гэж бодож байна. Бид нар бол эрүүгийн хууль шинжилгээ найруулж 2017 оноос үйлчилж гисэн хуулиндаа бол гэмт хэргийн хохирол, хор уршиг гэдэг ойлголтыг бол хуульчилж өгсөн мөн гэмт хор гэдэг зүйлийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг мөн үлдээсэн байгаа. За өнөөдрийг хүртэл манай шүүхийн практикт бол энэ дөрөв манай ариун төвийн судлаач хэлсэн хохирол хор уршигаа ялгах за тэгээд гин хорын асуудлыг тусад нь дэвшүүлж тавих тал дээр бол маш одоо сул байгаа. Гэмт хэргийн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх хэрэгтэй гэдэг ингээд иргэний шүүхрүүд лаахадад хайчихдаг. Хор уршигын талаар бүр ерөөсөө огт ерөөсөө ярихгүй өнгөрдөг ийм л тохиолдол маш олон байгаа. Үний хэрэг дээр гэмт хэргийн улмаас хүний амнаас хохироход зарим улс бол шууд тэр хүний мөнгөөр мэлчгсэн байх тохиолдол байна. Манайх шиг арай ч юм оршуулгын зардлаар үнэлдэггүй. Ингээд энэ хүний одоо хүний амнаас за хүний эрүүл мэнд за хүний эд хөрөнгө гэдэг бүх юм бол ингээд үнэлэгдээд эхлэхээр за нэг тодорхой мөнгөн үн дүн гараад ирэхээр энийг шууд гэмт хэргийн улмаас ийм үр дагавар үүслээ гэдэг энийг хохирол тооцоод за үүнийхээ дараа хэрвээ энэ хүн одоо эрүүл байсан бол шууд одоо энэ хүн яг ямар боломжуудаа алдсан бэ? Өөрөөр хэлбэл гэмт хэрэгээс болоод гараа хуглуулад ингээд гар нь хугарсан эмчилгээний зардлаа хохирол гэсэн бол энэ хүн хэрвээ гараа хуглуулад гэртээ эмнэлэг твтээгүй бол ажил төрлөө хийгээд хэвэн сайхан амьдрсан бол ямар боломжууд байсныг энэ хүн өнгөрсөн хугацаанд алдваа гэдгийг тодорхойлж гаргаж ирээд үүнийг хор уршиг тооцдог. За харин дараа жил тэрний дараа жил тэрнээс хойших амьдралд нь нөгөө гэмт хэргийн уршиг урхаг үр дагавар нөлөөлөд эхлүүл энэ хүн би одоо ингээд сайхан хөгжимчин хүн байлаа. Тэгээд би энэ хүнд одоо 2017 онд зодуулаад гараа хуглуулсан. За ингээ гэмт хэргийн хохирлоо тухай үед эмчилгээний зардал элдв зүйлээ авсан. Дараа нь хор уршиг нь би энэ ажилгүй байсан хугацааныхаа мөнгө төгрөгийг авсан гэж байгаа бол тэрний дараа жилүүдэд би ерөөсөө хөгжим тоглож чадхаа болсноор алдсан боломж маань миний гим хор юмаа гэдэг ингээд нэхэмжлэх энэ тогтолцоог л бид нар аль болохоор л одоо
хууль зүйн салбартаа сургалтаар шүүхийн практик тогтоох замаар за мөн одоо хуулиар жишээлбэл шүүгчийг прокурорыг хэрэг болгон дээр хохирлоо тодорхойл хор уршгаа тогтоо хор уршгаа тодорхойл ингээд хохирол хор уршигт хамаагүй дараагийн зүйлийг иргэний журмаар гим хор гэж нэхэмжлэх ёстой гэдгийг л ингэж тал талдаасаа шахаж шаардаж хилцэж ярьсаар байгаад энэ шүүхийн практик руу орох ёстой. Тэгхийн бол бид нар бол одоо асуудлыг одоо амжилттай шийдэх боломжтой болно гэж ингэж бодож байна. За долгионы асуултанд хариулахад ял эдэлж явах хугацаанд бол гэмт хэрэгтэн одоо жишээлбэл ажил хөдөлмөр хийгээд орлого олох тохиолдол бий. За энэ хүн бол тэр орлогоо гэмт хэрэгийн хохирол төлөвтөө зарцуулж болно. Өөр зүйл зарцуулж болно. Энийг бол одоо шууд одоо графиктайгаар хураагаад аавна, суутгаад аавна гэж бас арай болдгоо. Яагаад гэвэл тэр хүн маань өөр маш олон нийгмийн үүрэг хариуцлага бас хүлээдэг хүмүүс байна. Эцэг их хүн үр хүүхдтэй бас мөнгө төгрөг өгөхөөс авах. Ял эдэлж явах хугацаанд бол маш чухал хөшүүрэг байдаг. Энэ бол хохирлоо төлсөн бол хугацаанаас өмнө тэнсэн суллагдах боломж нэгддэг учраас бол ял эдэлж байгаа ялтнууд бол тэнсэн суллагдах боломжоо ашиглахын тулд аль болохоор хохирлоо төлөхийг хичээдгээ ийм аргаар бол явд юм аа. Тэр бат дэлгэр маань тэгэхээр гим хорын тухай тэр дотны хүний алдсан явдалт их харамсалтай юм. Тэгээд энэ гим хорынхоо асуудлыг яг ингээд өмгөөлөгч аваад тэгээд яриад ямар баримт бүрдүүлэх гэдгийг шийдсэн дээр баг. Би одоо энэ шууд одоо өнөөдөр ингээ хууль зүйн зөвлөгөө өгөхөд бол бас чиглэл зорилго нь болохгүй баха гэж бодож байна. За одоо энэ ашиг сайн менежерийн асуусан хохирол нөхөн төлөвлөлт ер нь хэр ахиц гарсан юм бэ гэд мөн энэтэй холбоотой тэр ариун болгорын сэтгэл санааны хохирлыг бэлгийн хүчирхийллийн улмаас учирддаг сэтгэл санааны хохирлыг бас нөхөн төлөвлөх тал дээр ямар арга зам байдаг вэ гэдэг талаар манай судлаач оюун болд яг даган судалсан учраас бас ярихын зүйтэй баха гэж бодож байна. За сонсогч минь нэрэ сүлжээ мэн жоохон тасалтаад байх шиг байна. Сонсогч. За энийг хэдэн бас тодруулах хэлье. Ер нь энэ эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль маань 2017 оны 7 сарын 1-ээс хойш үйлчилж ихснээс хойш бас тодорхой ахиц гарсны хүлээн зөвшөөрөх зүйтэй байгаамаа. Өмнө нь бол ердөө ингээл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш хүмүүс энэ гэмт хэргийн хохирлыг үнэлдэг. Хохирол хор урсгаа ерөөсөө ялгахдаггүй ийм ойлголт байсан. Тэгээ энэ эрүүгийн хууль дээр 6-гийн 7 ч юм уу 7-гийн 1 ч юм уу ингээд гэм бурууга хүлээгээд тохирлоо барагдуулвал ялын 2-ны 1, 3-ны 2, 4-ний 3 гэх мэт хөнгөлтүүдийг тусгаж өгсөн. Тэгээ аль болох одоо хорихаас шийдэхгүйгээр хохирол хор урсгын төлөвлөх талаар ирмэлцсэн энэ зохицуултууд бол эхний жилүүдэд бол үр дүнгээ өгсөн юм байна лээ. Өөрөөр хэлбэл одоо гэмт хэргийн хохирол нөхөн төлөвлөлт чинь 36% хүртэл өссөн шүү дээ. 2017 онд шинэ хуулиар энэ чинь өмнө нь 91 10% л байсан байхгүй. Энэ өмнөх олон жилүүдэд. Тэгээ энэ шинэ эрүүгийн хууль гарснаас хойш 36-40% хүртэл өссөн. Тэгээ нөгөө бүгд одоо хорих ял авахгүй тулд хохирлоо төлөөдөл хор урчгаа барагдуулаад аль болох хоригчийн асуудлыг шийдэхийг эрмэлзээд ингээд ийм бас таата нааштай дүр зургууд бол ажиглагдчих эхэлснийг зориуд тэмдэглэж хэлэх хэрэгтэй байна. Тэгээд нөгөө явандаа нөгөө цаашаага нөгөө арга замууд маань тодорхойгүй болчоор мухардалтай ороо. Орон нутагт үнэлгээ хийхдээ заавал одоо чи энэ хөрөнгөний үнэлгээснээр хийлгээдгээ шүүхэнд буцаагаад прокурор нь чи заавал одоо энийг үнэлүүлж ир гэж буцаагаад мөрдөгч өөрөө ингээд мөрдөөд нотолсон байгаа юмыг чи заавал үнэлгээ хийлгэх гэж буцаагаад ингээд өмнөх зүйлүүдээ санагалзаад эхэлсэн байна. Ингээд 2017 онд нөгөө гэмт хэргийн хохирлт нөхөн төлөвлөлтөнд 40% байсан бол буцаагаад эргэж буураад одоо ингээ 2018 он 19 онд ингээд 16%, 18% хүртэл ингээ унчаад байгаа юм. Тэгээ бид ингээд богино хугацаанд маш урдан агцд хүрж байгаа боловч тэрийгэ баттгаж бэхжүүлэх энэ зүйлүүдээ хийхгүй байгаагаас болоод нэрүүгийн эрх зүйн гол ололтууд болох гэм бурууга хүлээн зөвшөөрөх, хялбаршуулах гэх мэт одоо энэ асуудлуудыг аль болох цаашаага ингээс харамгаж болохгүйгээр Монгол улсад гэмт хэргийн хохирлын суурь тогтолцоог
яг өөрсдийн онцлог тохируулж бүрдүүлэх шаардлагатай юм байна гэсэн одоо ийм гол дүгнэлтэнд л хүрсэн байгаа. За баярлалаа. Тэгэхээр одоо яг судлаачдад тавих асуулт та бүхэнд байна уу? Одоогийн байдлаар бол энэ юугаар асуулт орж ирээгүй байна. Чатаар асуулт орж ирээгүй байна. Та бүхэнд асуулт байхгүй бол бас нээлтийн форумаас одоо хийгдэж байгаа судалгаа болон цаашид бас хийгдэж байгаа судалгааны тухай бас товчхон танилцуулъя гэж бодож байна. Бид нар бол одоогийн байдлаар яг энэ хохирол барагдуулалттай холбоотой 3 судалгааны тайланг бол хэвлээд олон нийтэд хүргээд зарим нь одоо хүрэх шатандаа байгаа. 2 одоо тайланг өнөөдөр ингээд та бүхэнд танилцуулж байна. 3 сарын 30-ны өдөр бид нар бас нэг 2 судалгааны тайланг танилцуулна. Энэ маань бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлгийн хэрэгжилт буюу хууль сахиулагчдын одоо хууль бус ажиллагааны улмаас хохирсон хохирлоо барагдуулахтай холбоотой юм тусгаалсан заалтгаа энэ заалтын хэрэгжилтийн хүрээнд судалгааны ажлууд хийгдэж байна. Мөн бусад улс орнуудын хохирол барагдуулах энэ үйл ажиллагааг харьцуулсан судалгааны ажлыг бол Монголын криминологчтой холбоо хийж байгаа. За бид нар өнгөрсөн 7 хоногт бас энэ зар гаргасан. За энэ зараар бол яг хөөхөр бид нар яг энэ сэтгэл санааны хохирлыг бусад улс орнууд хэрхэн үнэлж тогтоож барагдуулж байгаа вэ гэдэг чиглэлээр бас юм судалгааны ажлыг бол захиалгад зарлж байгаа. Тэгэхээр та бүхэн бас энд бас хилцүүлэгт оролцож байгаа судлаачид хэрвээ бас судлаач таньдаг бол энэ нээлттэй форумын цахим хуудасаар ороод энэ судалгааны заруудыг бас харж судалгааны одоо төслүүдэд бас уралдаанд шалгаруулалтанд оролцоосоо гэж хүсэж байна. Зөвхөн одоо бид нар яг эрүүг хэрэгцсэн шинжилгээний хүрээнд гэхгүй засаглалын ил тод байдал, эрдэс баялагын салбарын засаглалын ил тод байдал, шүүхийн хараат бус байдлын чиглэлээр бодлогын судалгаа, мониторингийн одоо юм заруудыг гаргасан байгаа шүү. Та бүхэн тэгэхээр манай бас яг энэ форум цэг гэмэн гэж цахим хуудасаар ороод энэ заруудыг бас хараасаа гэж хүсэж байна. Бас өдөр тутмын сонинуудаар энэ зарууд гарсан учраас өдөр тутмын сониноос бас энэ заруудыг олж харах боломжтой. За тэгээд хугацаануудаас зарлалаасаа хамаарат хугацаа нь бол 3 сарын сүүл 4 сарын дундуур гэдэг ингээ байгаа учраас та бүхэн бас зарыг яралтай харж бас энэ судалгааны тэтгэлэг төслийн уралдаанд оролцоосоо гэж хүсэж байна. За өнөөдрийн хилцүүлгийн явцад бол ерөнхийдөө бидний хамгийн гол одоо юу гэдгийг нэг зүйлд бол та бүхэн хариултаа авсан байхаа гэж бодож байна. Монгол улсын эрүүгийн хэрэгцээ шинжилгээний хүрээнд эрүүгийн хуулийг 2015 онд баталж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг 17 онд батлаад 17 оны 7 сарын 1-ээс энэ шинэ хууль тогтоомж хэрэгжиж эхэлсэн. За энэ шинэ хууль тогтоомж хэрэгжиж эхэлмэгц бидний одоо хүлээлт бол энэ хохирол барагдуулах явдалд бол ахиц гарна. Хохирогчийн эрх бол тодорхой хэмжээнд бол хэрэгжилт нь сайжирна гэсэн юм хүлээлттэй байсан. За тэгээд яг өөхөр мэдээж хэрэг яг хууль хэрэгжиж эхэлсэн даруйдаа нэлээд өндөр одоо нэг үр дүн үзүүлсэн ч гэсэн буцаад ингээ унчихсан байгаа. Энэ байр байдлууд нь бол юутай холбоотой вэ гэхээр одоо юу гэдгийг мэдээж хэрэг хууль тогтоомжийн хүрээнд шийдэх асуудлууд байна. Хууль тогтоомжийг дагаж гаргах захиргааны хэмжээний актуудыг гаргахтай холбоотой асуудлууд байна. Үүний зэрэгцээ бас энэ хууль сахиулагчдын өөрсдийнх нь практикийг бас өөрчлөх, энд хүмүүс чиглэсэн сургалтын хөтөлбөрүүдийг илүү боловсронгуй болгох, ялангуяа энэ хохирлыг барагдуулах, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбоотой асуудал дээр энэ хуулиар одоо тэдний хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх чиглэлд нь бас юм дэмжлэг тусалцаа үзүүлэх шаардлагатай гэдэг нь бол харагдаж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд одоогийн байдлаар гараа өргөсөн хүн байхгүй, асуулт ингээд байхгүй байгаа учраас хилэлцүүлгээ үүгээр өндөрлөө гэж бодож байна. Тэгэхээр манай судлаачдын хувьд яг энэ судалгааны одоо ажилтай холбоотой яг ийм асуулт асуусан бол илүү бас бид нар хариулах боломжтой байлаа гэсэн тийм сүүлийн одоо бас хэлэх ноног тий оролцогчтой хандаж хэлэх үг байвал хэлээд тэгээ байхгүй гэвэл одоо ингээ өнөөдрийнхөө хилцүүлгийг өндөрлөө гэж бодож байна. Юу вэ? Асуулт бол нэг судалгааны гол үйлдвэр бид онцтой зогцсон учраас айхтар олон зүйл нэмж ярих малаг зүгээр
Энэ бол би ямар өнөөдөр энэ хэвлэлд оролцож байгаа хүмүүс ямар тав хүмүүс одоо нусаад хэлэхэд энэ шудраг нийгэм өсөж байгаа тохиолдолд энэ эрүүгийн яг суурь болдог нийгмийн хамгийн хүнд асуудлуудыг шийддэг суурь болдог эрүүгийн эрх зүй бол их сайн хөгжих ёстой байгаа. Бусад салбарыг би хөгжих ёсгүй гэгүй тэр мэдээж хөгжих одоо иргэн банк хөдөлмөрийн эрх зүй гэж бүхэл энэ хуулийн салбар дээшлэх хэрэгтэй. Тэр дотор эрүүгийн эрх зүй маань бол их хурдан одоо хөл очроо олох ёстой. Ингэж одоо нийгмийг шудраг болгох одоо төрөл бүрийн авилгын гэмт хэргийн байгаль орчны эсрэг гэмт хэргийн за тэгэл энэ гэр бүлийн хүрээний хүчээр хийдлийн гэмт хэргийн бэлгийн мүлжлэгийн гэмт хэргийн тэр ингээд бүхэл төрлийн гэмт хэрэг дээр гарсан энэ хохирол бүгд барагдаж арилахгүй энэ хохирлын асуудлыг хоёрт тавьснаас болж манай нийгэм үнэхээр хүмүүс дандаа хууль шүүхэд итгэх итгэл сул сэтгэл хангалуун бус ийм байдалтай байгаа тав хүн маань одоо бүгд л одоо харж байгаа баха. Тэгэхээр энэ хохирол төлөөлөх үндэсний тогтолцоо гэдэг бол үний хэрэг дээр шудраг өсөйг л гүйцээж тогтоох гэсэн ийм л зорилготой эрх зүйн хөгжүүлэлтийн арга хэмжээ байгаамаа. Тэгэд та бүхэн сая анзаарсан байх маш олон төрлийн судалгаа хийх тэгээд энэ нийгмийн хумсрын хүрээнд ч тэр эрх зүйн орчны хүрээнд ч тэр хууль шүүхийн практик үйл ажиллагааны хүрээнд ч тэр асар олон тооны шинжилэлт өөрчлөлтүүдийг хийх хэрэгцээ шаардлага байгаа учраас энэ сэдв рүү анхаарлаа хандуулаач. Тэгээд сая манай нээлттэй нийгмийн форум маань бол энэ асуудлыг их нааштай хүлээж авч их том дэмжлэгүүдийг үзүүлж байгаа. Энэ олон төрлийн судалгааг ямар ч одоо иргэний нийгмийн байгууллага, хувь судлаачид хийх болцоотой. Энэ бол бид нар ямар нэг зах зээлийн өрсөлдөөн хийх биш, харин нийлээд энэ асуудлын тал бүрээс нь жишээлбэл нэг хэсэг нь сэтгэл санааны хохирлын асуудлыг, нэг хэсэг нь тэр эрүүл мэндийн хохирлын үнэлгээний асуудлыг, нэг хэсэг нь ерөөсөө энэ хохирлыг тодорхойлж тогтоохтой холбоотой шүүхийн процесс журмуудын асуудлыг ч гэдэг юм уу ингээд хэдүүлээ хувааж аваад энэ олон энэ тархаа бутархаа асуудал руу ингээд ороод энэний шийдэл хувилбаруудыг энэ тодорхойлоод тэгээд энэ төрлөө шийдвэр гаргагчид руу нөлөөлөх ажлыг амжилттай хийвэл энэ манай энэ нийгэм урдан тэгж аягтаа орох юм аа. Тэгээд та бүхнийг одоо их анхааралтай сонссон явдал баярлалаа. Тэгээд хамтарч яа гэж хэлмээр. Уучлаарай Эрдэнэт багш, энд нэг юу асуусан хүн маань жоохон сэтгэл дундуур байгаа юм байна. Тэр юу гэхээр залин хийчгээ зугатаж яваад байдаг хүмүүсийг яах вэ гэдэг нь асуудал байсан тий. Залингийн гэмтэргийн хохирогчдын хохирлыг одоо барагдуулахтай холбоотой энэ асуултанд би хариулж байгаа. За залингийн гэмт хэргийн хохирогч залингийн гэмт хэрэгтэн болон ерөөсөө манайд энэ банк санхүүгийн салбарын гэмт хэрэгтэй холбоотой маш том нэг асуудал байгаа нь манай мөрдлөгтэй холбоотой. Авилгын гэмт хэрэг за тэгээ банк санхүүгийн салбарын эдийн засгийн салбарын гэмт хэрэг за мөн энэ дотор бол залингийн гэмт хэрэг бол хамт ордог. Энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд бол хамгийн чухал анхаарах ёстой зүйл бол тэгээд хуульчдын хар ярианы хэлээр бол мөнгөийг мөрдөж олох явдал байдаг. Манайхан бол одоо гэмт хэргийг бол мөрдөж чаддаг. Гэмт хэрэгтэн бол олж чаддаг. Харин мөнгийг олж чаддаг. Ингээ мөнгө мөрдөх аргадаа бол нэлээд муу байгаагаас болоод залингийн гэмт хэргийн хохирогч нар бол хохирлоо авч чадахгүй ингээд гэмт хэрэгтэн ч одоо олигтой баригдсан хоригдсан юм байхгүй. За дээрэс нь бол нөгөө мөнгө бол ингээд сургахгүй болоод нөгөө асар олон сая 100 тэрбумаар нь хүнийг залилсан хохирогдсон хүмүүс гэмт одоо хов хоосон хүн болоод хөрөнгө мөнгөө болтуулаад хүний нэрээр шилжүүлээд янз бүр болгочоод одоо надад хоёр чихэл байна ухааны гих шахуу юм ярихаар ингээд манай хуулийн байгууллага бол тэр хүний нуусан мөнгөийг олж чадахгүй байгаа нь бол мөрдлөгтэй холбоотой юм шүү. Тэгээ бид нар бол бас л энэ чиглэлээр судалгаа хийж ин санхүүгийн мөрдлөг гэдэг юмыг хуулийн байгууллагынхаа сургах тэрийг илүүл чаддаг болгох л их чухал байгаа даа. Миний бодол юм байна.
За баярлалаа. Тэгэхээр одоо ерөөхдөө яг хилцүүлэг маань өндөрлж байна. Тэгээд ер нь бол яг хөөр саяхан бас манай нэг орон нутгийн судлаачтай хийсэн судалгаа байгаа. Тэр юу гэхээр дөрвөн сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд нэргүй ойлгохтомж хэрэгжилтийг судалсан судалгааны үр дүн юу гэж гарсан бэ гэхээр сумдын төвшөнд гарч байгаа гэмт хэргийн дийлэнхийг 30-аас дээш хувийг бол яг энэ хүний эрүүл мэндийн одоо эсрэг тэг хөнгөн хүндөвтөр одоо гэмтэл учруулсан гэмт хэрэгүүд бол эзэлдэг юм байна. Тэгэхээр энэ гэмт хэрэгт тэр хохирсон хүний хохирлыг одоо үнэн шударгаар тогтоогоод барагдуулдаг болчих юм бол магадгүй нэг буцаад яг хөр энэ маань зөвхөн одоо шударгаас тогтохын зэрэгцээ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхэд бас үнэтэй хувь нэмэр оруулна гэж харж байгаа. Тэгэхээр бол яалтч авахгүй одоо цаашид бол энэ яаралтай гарах журмуудыг гаргаж энэ хүний эрүүл мэндийн одоо дурчирч байгаа хохирлыг ядаж одоо шударгаар тогтоох энэ одоо тогтолцоог бол даруй бий болгох бол шаардлагатай байгаа гэж харагдаж байгаа. Ер нь бол яг хөөр Монгол улсад үйлдэж байгаа нийт гэмтэргийн дунд ч гэсэн энэ эзлэх хувь маш өндөр байгаа байхгүй юу. Тэр энэ ч үүднээс ингээ аваад үзэх юм бол энэ хохирлыг шударгаар тогтоож барагдуулдаг байх нь буцаад гэмтэргийн одоо гаралтанд бас гаралтыг бууруулахад бас эргээр нөлөөлнө гэж харж байгаа. Тэгэхээр нээлтний форумаас зохион байгуулж байгаа яг энэ хохирол барагдуулах үндэсний тогтолцоо шударга эсрэг тогтоох нь гээд дараагийн ээлжид хэлэлцүүлэг маань ирэх одоо 3 сарын 30-ны өдөр болох байгаа шүү. Тийм болохоор та бүхэн бас идэвхтэй оролцоорой гэж хэлмээр байна. Үүний зэрэгцээ бас нээлтний форумын хөтөлбөрүүдээс яг энэ тодорхой сэдв чиглэлээр бол цуврал хилцүүлгүүд ингэ болж байгаа учраас та бүхэн хилцүүлгүүдийн зарыг манай цахим удас болон манай нийгмийн сүлжээнээс харж идэвхтэй бас оролцоорой. За энэ 7 хоногт гэхэд яг манай энэ хөтөлбөрийн хүрээнд бид нар хүнэрхийн тухай ярилцсан ээлжид уулзалтаа ирэх пүрэв гаригийн 14 цагаас хийх гэж байгаа. Энэ одоо ээлжид хилцүүлгийн маань сэдв бол эрүүдийн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын хүрээнд өрнөх юм. Тэгэхээр та бүхэн энэ хилцүүлэгт идэвхтэй оролцоорой. Мөн 5 дахь өдөр 15 цагаас манай шүүхийн хөтөлбөрийн хүрээнд бас хилцүүлэг болох байгаа шүү. Тэгэхээр манай энэ болох хилцүүлгүүдэд бас та бүхнийг одоо идэвхтэй санаачлагтай оролцоосоо гэж хүсэж байна. Тэгээ өнөөдрийн хилцүүлэгт оролцсон, асуулт тавьсан бүх хүмүүстээ баярлалаа. Мөн зочноор оролцсон судлаач нартай баярлалаа гэдгээ хэлье. Тэгээд та бүхний цаашдын ажилд амжилт хүсье. Дараагийн хилцүүлэгт идэвхтэй оролцоорой. Мөн манайхаас зарласан судалгааны заруудыг харж судалгааны шалгаруулалтанд маань оролцоосоо идэвхтэй оролцоорой гэж хүсэж байна. За баярлалаа. Баяртай.